За бүх үзэгчид, сонсогчдод өдрийн мэнд. За манай On Time Podcast Series-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ манай энэ дугаар маань болохоор Baco Speakeasy Bar-наас хүрж байгаа. За тэгээ Baco маань болохоор бас гоё коктейлүүдийг хамгийн өндөр зэрэглэлийн түвшинд хийдэг. За тэгээ гоё Италийн өндөр сортын вайнуудаар бас үйлчилдэг байгаа. За тэгээ Speed Heat-ийг энэ өнөөдөр гоё вайнараас дайлж байгаа. Тэгээ Baco-д бас баярлалаа. За тэгээд манай хамгийн гол нь энэ дугаарыг маань хүндэт зочин. За тэгээд ер нь бол Ламорын хулан гэж аланд их танигдсан. Тэгээд Ламор гэдэг брендийг бас Монголд үүсгэн байгуулсан. Одоо ер нь 10 жил удахгүй болох гэж байгаа. За тэгээд энэ гоё брендийг Монголд бас айгүй тутмаг байсан энэ нэг зах зээлийн нэг элементийг нөхсөн гоё брэнд гэж би боддог. Тэгээд тэр брендийн маань үүсгэн байгуулагч, CEO, founder хулан хүрэлцээрсэн байна. Тэгээд баярлалаа. Хүрэлцээрсэнд. Тэгээд бид хоёрын подкаст болохоор ерөөдөө мэдж байгаа. Тэгээд хэдүүлээ бас хулангийнхаа илүү бас background за тэгээд одоо ер нь бас яг энэ төсөл маань хэдий яаж хөгжив те тэр чиглэлүүдээр нь илүү ихний хагастай яриа. За тэгээд дараагийн хагастай бол хэдүүлээ бас хулан маань яаж өөрийгөө цэнэглэж байна гэдэг хэсэг рүү орох юм. Тэгээд хамгийн ихний асуултаар энэ брендийн нэр надад сонирхолтой санагдсан. Ламор гэдэг. Тэгээд ер нь бол ингээд сонсоход Amor гэдэг ер нь хайр гэдэг юм сонсогдоод байгаа. Энэ бас зөв те. Тэр брендийнхаа лого болон энэ нэрийг гоо тайлбарлаач. За Ламор гэдэг маань болохоор яг ингээд бас гинт үүссэн ч гэх үү. Өмнө нь чинь манай компани чинь Natural Essentials гэдэг нэртэй зүгээр байсан компани нь. Тэгээ би үрдээсээ ийм брэнд одоо бүтээгдэхүүн гаргасан мөртлөө брэнд нэргүй байсан байхгүй юу. Тэгээд гинт үндсэндээ баг стил нэмэрхүү байдлаар л одоо санаанд орсон гэх юм уу. Тэгээ Ламор гэдэг нь болохоор Ламо буюу манай ахын би чинь ганц ахтай дээрээ тэр мэн ганц хүүхэдтэй тэр нь Ламо гэдэг нэртэй. Тэгээд Amor хайр. Тэгэхээр яг уу нөгөө бидний чинь одоо Ламорын чинь гол утга учир асын хараа чинь шууд хайртай холбоотой. Тэгэхээр бид нар бол яг л нөгөө өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, их дэлхийгээ хайрлах гэдэг одоо энэ философиг бүтээгдэхүүнээрээ дамжуулж, брэндээрээ дамжуулж түгээх гэж хичээдэг учраас хайр гэдэг үгийг заавал оруулмаар байсан. Тэгээд нөгөө Adidas гэдэг шиг одоо Adolf Dassler гэдэг шиг хоёр үгийг холбож ийм нөгөө зохиомл үг болгосноороо үндсэндээ олон улсад дахин давтагдашгүй ийм брэнд болж байгаа юм болов уу гэж бодоод тухай тэгэл Amor хоёрыг нийлүүлээл үндсэндээ Ламор болгоод логогоо бол айгу сонд нэг тийм зүүдэлжсэн гэх юм уу. Тухайн үедээ гэхдээ сая бол яг бид нар 10 жилийнхаа хүрээнд нөө ребрендинг хийгээд логогоо сойсон. Гэхдээ тухайн үед бол яг л ингээд оройн нь нэрээ олоод шүн зүүдлээл өглөөн нь оюуны өвчин газар очиод бүртгүүлчихсэн. Зүудэнд ажиллая хийгээд манай подкаст нь зөвхөн болгоод энэ бас амжилттай байгаа байхгүй тий. Энэ ер нь Ламор энэ нэрний тухайс өмнө өөр ярьцлаганд ярьж ирсэн чинь. Тий яг хүмүүс ер нь асуудаг юм. Яг бол анх гарч ирэхэд хүмүүс ингээд нөгөө Ламор гэж уншаал тэгэнгүүтээ бишээ лам гэдэг нөгөө суурь нь байгаа шүүгээ тайлбарлахаар нэрээ тийм юм байна гэд яг тайлбарлахгүй байхаар ингээд яг янз янзаар уншаад идэх. Тэгэд манай дүүч яг нөгөө лам бурхны өдөр төрсөн гэхүүтэй. Тэгээд нөгөө дутуу төрж исэн. Тэгээд дутуу түрээд нөгөө бүр инкубаторт ороод бараг л одоо миний бараг гар шиг юм жижигхэн юм одоо алгын чинээ байж байгаа. Тэгэд нөгөө яалтчгүй манай ээж авчин тэ нөгөө Монгол ээж аав юм болохоор нөгөө лам мам гэлстэй сандраал бөө юм болоод тэгээд лам бурхны өдөр төрсөн юм байна. Тэр бурхан нь өөрөө эмгтээчүүд октоодыг ингэж ивэдэг юм байна. Тэгэхээр тэгэхээр ламтай одоо нэр өгчүүл зүгээр гээд Ламо гэдэг нэр өгсөн. Ямар гоё юутай юм те. Би ерөөсөө өмнө сонсож байгаа болохоор тэгээд сая айгу гоё сонсогдож байна л да. Adidas-ыг хүртлээсэн хоёр нэрний юу гэдэг сайт мэдлээ шүү дээ. Тэгээд дахиад үргэлжлүүлээд явхад энэ хүү брэнд маань ер нь хулаан бизнес моделээ зүгээр нэг юм гоё товчхон чи танилцуулбал яг ямшгүй загварын бизнес модель юм бэ энэ Ламор гэдэг брэнд маань. Одоо шууд органикаас ингээд одоо орцуудаа цуглуулад хийгээд зард юм уу? Ер нь чи тэрний талаар нэг загварчлан яриад өгөөч. За мэдээж яг анх нөгөө хамгийн гол суурь нь өөрөө миний өөрийн арсны асуудал байсан. Тэгэхээр би өөрийнхөө арсны асуудал шийдэл олох замдаа одоо энэ нөгөө passion буюу те за энэ ийм органик бүтээгдэхүүн чинь айгу чухал юм байна гэдгийг ойлгосон. Нөгөө талаараа бас органик бүтээгдэхүүн чухлаас гадна нөгөө найрлагаа тодорхойлохдоо Монголоос
одоо маш сайн чанарын түүхийдүүдийг авах боломжтой юм байна л гэдэг одоо үндсэн юм суурил юм явж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол хамгийн чухал юм нөгөө одоо тэр бүтээгдэхүүний зорилго байдаг. Тэгэхээр манай бүтээгдэхүүнүүдийн зорилго нь дандаа хуурай эмзэг арьстай хүмүүст зориулсан. Тэгэхээр би нөгөө өөрөө ерөнхий технологич нь. Тэгэхээр бүтээгдэхүүнээ гаргахдаа дандаа хуурай эмзэг арьстай хүнд яаж одоо бүтээгдэхүүн хийх вэ гэж одоо боддог. Тэгэхээр тэрнтэй холбоотой орцуудаа тодорхойлонгуудаа манай дийлэнх нь Монголоос Монголоос болохоор яг л одоо цэвэр органик энэ одоо тий байглаас заяасаа одоо нөгөө бид нар чинь юу гэж хэлдэг вэ гэх юм бол манай бизнес бол нөгөө газар дээрх баялагийг нэмүртэх шингээсэн юм бүтээгдэхүүн л болгодог. Дээрээс нь уламжлалт одоо ёсоор Монголд одоо нүүдэлчин ард түмэн хэрэгэлдэг байсан заншлыг орчин үеийн тэ одоо болгоод үндсэндээ орчин үеийн бүтээгдэхүүн болгочихж байгаа. Ягаад гэвэл жишээлбэл манайх хоньны сүлний тос хэрэгэлдэг. Тэгэхээр хоньны сүлийг одоо л шууд бид нар одоо Улаанбаатар амьдарч байгаа залуучуудаа гэж бодъё. Шууд нялаал гарна гэдэг бол одоо асуудалтай шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо бүр Японочууд жишээлбэл Монголд ирээд хүүе та нар ч одоо яагаад ингэж ийм сонин одоо ийм нөгөө боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглээд байдгийг танаа энэ хоньны сүлэнд чинь бүр цэвэр тэр чигээрээ коллаген биш дээ. Тэгэхээр яагаад та нар чивэл гадаадаас коллаген одоо хуурай байдлаар аваад байгаа. Энд чинь тэр чигээрээ коллаген байна. Та нар хоол хүнсэндээ хэрэглээл арьсандаа түргцэн байхад одоо бүх юм чинь гоё шийдэгдэх юм байна гэж байгаа аахгүй жишээлбэл. Тэгэхэд манайхан тэгээд яг нөгөө мэдээж орчин үеийн байдлаас болоод тэрийгээд тэр болгон хэрэглэх боломжгүй учраас бид нар жишээлбэл тэргээрээ одоо биеийн өтгөн тос хийгээд савн хийгээд одоо үнэр нь байхгүй болоод орчин үеийн болоод ингээд яг тэр цэвэр коллагенийг үндсэндээ хэрэглэх боломжтой болчихж байгаа байхгүй юу? Вау. Тийм ш ерөөсөө мэддэггүйсэн мэн. Сүүл чинь тэр чигтээ ер нь зүгээр юу брэнд гэхгүйгээр асуугаад сүүл тэр чигтээ коллаген байт юм уу те? Тийм, хоньны сүүл чинь тэр чигээрээ коллаген. Тэгээд зөвхөн Монгол хонь гэхгүй үстэй те явлаа. Монгол хонь гэхдээ илүү юм бэлээ. Яг гэвэл одоо нөгөө Америкт ч би явж исэн өөр газар ингээд явж исэн. Тэгэн гутаа нөгөө Монголын яг нөгөө хонь нөгөө сүүл нь хамаагүй том байдаг. Яг гэвэл нөгөө одоо бид нар шиг хөрхий хончин тэгэл нөгөө амар эрсдэс уур амьсгалд одоо тэрний зуд муудар ч ингээл хөрхий тэсгэл хамаг тижээлээ одоо сүүлэндээ ингээд нөгөө хадгалцдаг нөгөө өвөлдөө одоо амьд үлдэхийн тулд тэгэхээр Монгол хонь бол ялцчихгүй сүүл нь илүү одоо тижээлтэй илүү том бас байдаг юм байлаа. Тэгэхээр одоо нөгөө хайдаг гоё чулуу нөгөө нэг бас нэг юм интервьюд ороод нэг хүн та яаж юм гоё одоо байж чадчихна гэхэд би өглөө болгон одоо нөгөө харт талхан дээр хоньны сүлээ түрхэхэд иддэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл зүгээр дотроосоо гоё коллаген авчгаар ядаж бас ингээ гоё арьсан гэрэлтэд явчихж байгаа. За хоньны сүл тийм бүр шууд хэрэглээндээ хэрэглэх заавал шаардлагатай юм байна тий. Саяхан одоо жишээл Австралид яг харж ирсэн байхгүй би. Очоод хоньыг харсан чинь бүр сүлгүй байт юм лээ. Ханд сүлгүй байт юм лээ. Тэгэхээр яг Монгол сүл Монгол хоньны сүл яг тийм байна та. Тий. Одоо зүгээр урмал дээр хүртэл жишээлбэл одоо бид нар майлангийн тос хэрэгэлдэг. Тэгэхэд яг одоо тухайн майлангийг нөгөө ингээд Монголдтай ургасан майлангийг Германд ургасан майлангтай ингээд харьцуулах юм бол бас л нөгөө хамаагүй ингээд эрсдэс уур амьсгалт эн чинь бас л одоо амьд одоо бие тэм чинь нөгөө тисж үлдэх гэж ингэж маш их антиоксидант ядгаруулдаг. Тэгээ яг Германых, Монголынх гэд ингээд судалгаагаар авч үзэх юм бол яг адилхан майланг мөртлөө Монголын майлангийн жишээлбэл хамаагүй их ингээд одоо омегатай антиоксиданттай ингээд хичээлж явчихж байгаа байхгүй юу. Үргэлжлүүлээ би асуулаа шүү тийм үү. Юун дээр одоо ингээд мэдээж бүтээгдэхүүн анх хулан тэгэл тэр зах зээл гээгүй юм байна. Зүгээр өөрийнхөө эхлээд арьсны эмгэгийг гэмжлэх гэж яаж юм бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа юм те. Тэгэд одоо өөрийн чинь ийм хойдлын одоо суурь чинь бас энэ шинжилгээ ухаан талдаа байсан уу эсвэл тэгэд энийг ч ингээд мэдээж тестлэн те. Тэгээд шууд таны өөрөө чи хэлснээр шууд хоньны сүл авчраад өөртөө наахгүй шүү дээ. Тэгээд энэ тестлэх тэгээд бусад орнуудын энийг харьцуулах гэдэг ч юм энэ мотивац гэж дээ. Ер нь энийг ингээд яаж анх тестлж эхэлсэн бэ те. Тэгэл бүтээгдэхүүн болгоно гэдэг чинь өөрөө амар том асуудал те. Тэгээ өөр бас хин нэг нөлөөсөн үү өөрөө л ер нь ингээд тул анхнаасаа өөрөө эхэлсэн үү? Би бол яг шинжлэх ухааны яг тийм суурьтай бол биш уулна одоо байсан гэх юм уу да. Яагтвэл миний мастер болохоор яг төрийн бодлого сэргийгт гэрчим хүч. Одоо ерөнхийдөө яг energy and environment гэдэг. Тэгтээ нөгөө инээсээ болоод яагтвэл би яг 12 жилийн өмнө Монголд яг буцаж ирээд одоо том төслүүд дээр ажиллаад
тухайд бид нар чинь айгүй том нар салхины цахилгаан станц өмнө говьд барих гэдэг одоо манай компани. Тэгэнгүүтээ ингээд нөгөө байнгын тогтмол ингээд олон улсын байгууллагуудтай сайд нартай ингээд одоо жишээлбэл ингээд нөгөө бид нар чи хэлцээр хийх гээ явжингуудаа миний арьсаар ингээ юм туураа би чи харшилтай болоод анх удаа амьдралдаа экземтэй болоод тэрнээсээ болоод одоо 100 хүртэл юм свитертэй явдаг байсан. Тэгэхээр эн чинь нөгөө би бүр яг өчигдөр бас нэг пост оруулж исэн. Нөгөө арсны асуудалтай хүнээ л аягүй сайн ойлгох. Яг тэгвэл арсны асуудал ч өөрөө шууд одоо ингээд харагдах үс шүү дээ тий. Тэгэхээр эн чинь нэгт аягүй онцгүй харагдана. Хоёрт тэр чинь захтна, хорсно. Тэгээд нөгөө элдэн анзын юм тухайд би нөгөө бас сайн ойлгохгүй яжгаад юу ч хамаагүй хэрэглэнгуудаа нөгөөдх нь улам бүр хорсно. Тэгэхээр нөгөө эн чинь баг өөртөө итгэл хүртэл ингээд нөлөөлчихөж байгаа байхгүй юу. Тийм учраас яалтчгүй яг миний хувьд нөгөө баг өдрийн бодол нөгөө шөнийн зүт гэдэг шиг бүр ингээд улаарад одоо яаж би нэг шийдэх вэ гэд тэгээд тухайд харин нөгөө эмчнэрээс зөвлөгөө авч яхад за ингээд нөгөө айгу удаан хугацаанд эмчихтэй газар амьдарч агаад Монголд ирсэн чинь нэг орчноо надад ингээд нөлөөлөөд тэгэд орчноо чи нэгэн сольж чадахгүй одоо Монголд нэгэн чи амьдрах юм чи ядчил хэрглэж байгаа одоо хоол хүнстэй гоо сайхны бүтээгдэхүүнээ жоохон зөв зохицуулаач ядаж байгалийн гаралтай юм хэрэглээч гэж хэлэнгуутаа би яг тухайд хайсан чинь олдог байхгүй юу. Олдсон нь гадаадынх байсан. Гэхдээ бас л одоо нөгөө яг perfume метртэй ороод нөгөөх нь дахиад надад ингээд харшил үүсгээл. Тэнгүүтээ эн чинь нөгөө бүр сүултээ ингээд амар том амьдралын одоо зовлон болчихж байгаа байхгүй тий. Тэгээд тэрнээс болоо би чинь санамсаргүй гуглдж явж байгаа тарин нөгөө диплом олоод тэгээд үндсэндээ бүр бүтэн мэрэгчлээ солиод органик гоо сайхны бүтээгдэхүүний технологич мэрэгчлээ өөрөө болоод тэрэнд болохоор яг тухайд олон улсын хамгийн анхны юм органик гоо сайхны бүр сургууль байсан байхгүй юу. Одоо дэлхийн бүр ганц сургууль. Тэгээд тэрний яг уу тэр чинь бас өөрөө стартап байсан юм. Энэ жил бас л яг 10-11 жил болж байгаа. Тэгээд би хамгийн анхны хүмүүсийн нэг нь бас байсан. Гадных. Тий, ер нь тэр баг сурагч нар одоо бүр дэлхийд даяарын хитэн мянган хүнтэй болсон. Тэгээд харин тухайд тэрнийхэн дагуу тэгэл гэртээ өөртөө хийгээл одоо тухайд чинь тэгээд манай ээж аа бас хизээ хойно нөгөө тэтгэвртэй гараад одоо хурж ирээд тэгээд манайх чинь нөгөө гэртээ хоол хийхээ байцсан. Би ингээ галтгоондоо дандаа ингээ савм хийдэг. Бүтээгдэхүүн хийдэг. Тэгэл яг тий үндсэндээ яг л би чинь 1 жил гэртээ байсан байхгүй. Одоо бүтээгдэхүүн хийгээл өөрөө ч туршаал хүн амтнаж бэлэглээл. Тэгсэн чинь харин хүмүүс ингээ бүр амар шоконд ороод ингээд чи юм хийцэн юм уу? Энэ юу юм ингээл хоо гээл те нөгөө айгу тийм сонин эн чинь Монгол тийм юм бас байгаагүй болохоор тэгэхээр н айгу эн чинь бас айгу зүгээр юм байна гэж бодоод үндсэндээ тэгэл ажилласаа гараад гэртээ яг нэг 10 сар суусан байхгүй. Юмаа хийгээл яг тухайд би чинь бас тэгэл айгу сүртэйгээр бизнесийг боддог байсан. Тэгэл бас нэг хөрхийн нэг бизнес план бичиж мичээл. За бараг л шууд одоо ийм юм гаргаад тэрийгэ маргааш нь экспортлно гээл. Тэг яг тийм болоогүй л те. Тэгээд тэр бизнес план ч тэг угаасаа хизэж бараг би бүр дахиж уншихааргүй ч ямарч утгагүй зүгээр л нөгөө юм цаасан дээр буусан л нэг хөдлөө юм байсан. Theory based. Тий. Тэгэл үндсэндээ яг эхний оффистоо манай эхний офис яг энэ өрөө шиг юм жижиг юм байсан. Манай эхний үйлдвэрийн байр яг тэрний офисын доор яг энэ өрөө шиг юм байсан. Тэгэл ихээсэндээ. Organically явцсан юм байна те. Бүх юм манайх organic явсан. Окей. Өөрийн цалингаараа хэлсэн үү? Тий. Хүмүүс нөгөө бодонгод одоо яг саяныхаар ингээд амар том бизнес бодоод одоо 500 сая хөрөнгө оруулалт байлаа гэж ярьдэн шүү дээ. Энэ дээр бол team хөрөнгө оруулалт гэхээс илүү зүгээр өөрийн pocket. Тий, эхлээд 10 сарчангаа гэртээ байсан болохоор надаас юу ч гараагүй. Дараа нь бүр инээдтэй ш нөгөө үйлдвэрийн байр одоо тэ бол одоо үйлдвэрийн өрөө гэх үү тэ болонгуудаа би гэртээ байсан юмнуудаа л аваад ирсэн. Тэгээд будааг шиг чүртлээ. Тэгээд энэ тентхийн сольжир молжир ширээ мэрээ сандал мандлаа бүгдээ наа. Тэгээд манайх чинь харин тийм ингээ хүмүүс ингээ үйлдвэр гэх нь амар том юм боддог. Манайх чи яг л ийм өрөөнд үндсэндээ яг төмпөн шанах тиймэрхүү юм шаардлагатай байсан. Тэгэл яг л нэг юм бейкери шиг тиймэрхүү юмнуудаа шинээр аваад бусдаар бол нэг юм сандал мандал ширээ мэрээ одоо нөгөө нэг юм пилетик те газан пилетик гэдэр тухайд гэрээсээ л авчирсан. Яг энийг л бас үзэж байгаа хүмүүс амар гоё ойлгол гэж бодоод байдیں۔
бүх том компаниуд Amazon, Apple бүгд л нэг юм гараашаас эхэлсэн байна шүү дээ. Тэгэхээр нэг юм мөнгө гаргахаас өмнө тестэлж үзээд хүмүүс сонирхож гэнэ үү гэдгийг үзчихэд тэгээд тэрний дараа уг нь хөрөнгө оруулалт хийвэл уун дээр одоо тий. Тэр чамаар явсан л байна тий. Ани яг гэсэн. Тэгэд одоо шууд эсрэгцүүлээд одоо 10 жилийн дараа тий ер нь хэдэн product line-тай болсон байна. Ямар шүү одоо ер нь Lamor брэнд маань яаж хөгжив тий. Одоо ер нь юу төлөөлж байна гэдгийг гоё яри тий. Тий яг манайх чинь тэгэл яг 10 жил ингээд нэг бодлын амар их юм амжуулсан нэг бодлын бас айгу удаан байсан. Одоо удаан байсан гэдг нь гэхдээ яг жоохон бидрээс хамааралгүй одоо бид нар чи ямар улсад бас үйлдвэрлэл явуулж байгаа байлаа те. Энд чинь хөгжиж байгаа улс орон энд нөгөө ингээд ер нь одоо улс нь бас бэлэн биш. Тэгэхээр бидний хувьд нөгөө тэр нэг органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ойлгох гэж амар утсан. Ягагтгүй л одоо би сая хэллээ гэртээ байсан хүн нэг юм цэхийн өрөөтэй болгонгуудаа энэ чинь амар хэцүү ингээд нөгөө асуух компани байхгүй шүү дээ манайд бол үндсэн тий. Тэгэхээр онлайнаар хараад юм зум хараад тэгэл нөгөө багш магштайгаа яриад тухайд манай багш тэгтээ надад амар нөгөө бүр амар хайртай байдаг гэсэн. Монголоос гэл тэгээ бүр айгүй их цаг заавал бас надад онлайнаар нөгөө хандуулаад одоо чи ингүүл яадیں, одоо чи ингүүл яадیں ингээл бид төр одоо хүртэл айгүй ойр байдаг. Тэгээ сая айгүй хөрхөн манай тэр багш жишээлбэл Английн нөгөө хааны зарилгаар ингээ шагнал авчиж байгаа байхгүй яадгүй дэлхийд даяар энэ органик гэдэг зүйлийг ингэж нөгөө түгээж дэлгэрүүлж нөгөө бас бусдыг empower болсон гэдгээрээ айгуу гоё тийм шагнал ягаа би тэрэнд нөгөө recommendation өдрөө бичээд тэгэхээр нөгөө бидний хувьд яг хөө ингээд өөр оронд байсан бол магадгүй 5 жилийн дараа put гэл ингээл тэ тэгэхээр бид нар ингээд нөгөө юмаа уучраа олох гэж амар утсан нөгөө талаар яг хөө гэхдээ мэдээж эн чинь тэгэл одоо бодохоор айгуу гоё бас байсан тэ нөгөө өөртөө ингээд бүх замаа одоо нэг юм ширэнгийн айн дондор өөртөө л ингээл явж байгаа болохоор яг одоо бодохоор айгу дурсамжтай. Тэгэхээр ялцчгүй бид нар яг айгу их зүйлийг бол даван туулсан. Тэгэл нөгөө бид нар чинь түрүүн хэлсэнтэй нэг ийм өрөөтэй холонгууд угаасаа л манай стори чинь амар бас сонирхолтой эхэллээ 2-7 хоногийн дараа би чи хулахад бүх юм алдчихжээ шүү дээ. Йоо тийм үү. Тэгэл тухайд нэг таньдаг найз нөхдөд яаж байгаа л нэг гуруула манайх чи стартап гэж би чи амар мотивашнс яриа мараа өгөөл тэгэл хулгай хамаагүй юм алдаал нөгөө гурван за одоо тэгээ яах вэ тэгэл гарах уу даа гэл тэгэл нөгөө гурван буцаа гарч ирсэн. Тэдний CV-нд баг ажилласан хамгийн богинохон түүх болох. Тэгэхээр яг нэг иймэрхүү аим тэгэл би чи хэдэн сар бас 3 сар дахиад нойлоосоо ихээсэн. Ер нь жоохон ядаргаатай бол яг хуу замыг туулсан. Гэхдээ тэгэл зүгээр штэ манайх удаа тэгэл 10 жилээ одоо бас даван туулчлаа. Сая бид нар 10 жилийнхаа хүрээнд нөгөө ребрендинг хийгээд бүх логогоос ахуулаа сав баглаа бодлоо илүү одоо олон улсын түвшинд гарах үүднээс анх удаа бас ребрендинг хийсэн. Тийм одоо манайх тэгээд бараг 70-80-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүрэн одоо хүл арчилгаанаас ахуулаад бие арчилгаа, нүур арчилгаа, үс арчилгаа, дөнгөж сая бид нар 7 хоногийн өмнө нөгөө няраа хүүхдийн шампунь, лошн лонч болсон. Бидний хувьд бол тийм бидний хувьд бол амар чухал бас бүтээгдэхүүнүүд яадгүй яг энэ няраа хүүхдүүд чинь ийм цэвэр органик бүтээгдэхүүн чинь амар чухал байдаг. Тэгээ тиймэрхүү юм жишээлбэл хийсэн. Одоо манайх чинь 36 хүнтэй бол болцсон. Тийм үйлдвэрийн өрөө байхгүй яг actual үйлдвэртэй болцсон. Тий. Гэхдээ бас л одоо ингээл нөгөө хүмүүс ингээм амар супер хүндрүүлж боддог. Бид нар чинь нэг өрөөтэй байгаа л núгээл нэг 2 өрөөтэй болоод тэгэл нэг 3 өрөөтэй болоод тэгээ одооний газар яг 6 жил байгаа. Одоо энэ мэн гэхдээ бас л нэг 5 өрөөтэй гэхүү дээ. Гэхдээ л яг үйлдвэрийн хэмжээнд бол очсон. Тий. Одоо ер нь бол сектор нь health and beauty. Зөв үү те? Ер нь одоо энэ салбар Монгол дээр анх ерөөсөө сая хулан хэллээ анх асуух хүнж байгаагүй те. Тэгээд яг юм органик тэр тусмаа юм бүтээгдэхүүн хийдэг газарч бас байгаагүй. Яг тодорхой тосмос хийдэг үйлдвэрүүд бол байдаг байсан те. Тэгээд нөгөө нэг одоо болохоор нэг Green Gate билүү те. Бас манай подкастаар орж ирсэн. Тэдний бас нэг юм органик health and beauty. Гэхдээ яг өөрсдөө үйлдвэрлэдэггүй зүгээр гадны ямиг бас авчирсан юм байлээ. Тэгэд би зүгээр одоо яг нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар зүгээр асуух гэж байна л да. Одоо энэ 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болцсон байна гэж байна те. Энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүд маань одоо ер нь яг яаж явд юм бэ те. Олон улсын бас жишүүдийг хэр дагдаг вэ? Олон улстай бас одоо гарч байгаа шүү дээ ламур чинь. Ямар зах зээлд ер нь нээж үү хэр амжилттай байна гэдгээс асуугаад байна ч те.
Тийм манай хол ямар ч гэсэн одоо бүх бүтээгдэхүүн олон улсын стандартын дагуу хийдэг. Яг стандартын дагуу гэдэг нь яг би яг өөрөө олон улсын сургуулийг төгссөн. Бүх бүтээгдэхүүн надаар дамжиж одоо бий болдог учраас стандарт гэж бол байгаа. Тэгэхээр тэрийг бол дагдаг. Ялцчгүй Монгол түүхийд ороод ирчихээр энэ ч өөрөө инновац болоо явчихж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө яг туршилт эдрээ маш сайн хийх шаардлагатай бол байдаг. Одоо энэ жилийн эхэнд жишээлбэл 1 сард бид нар 2 сар жишээлбэл facial cream анх удаа бас одоо лонч болсон. Энэ нөр усан суурьтай одоо юм өглөө түрхдэг юм чигшүүлэгч тос. Тэгэнгუuта энэ тосыг бид нар 3 жил тестэлж байгаа. Тий. Хийсэн. Яагтвэл яг нөгөө органик хэлбэрээр усаараа эхлэхээр л эн чинь нөгөө муудах магадлал байгаа. Тэ бактери үүсэх магадaltaй. Тэгэл нөгөө олон улсын одоо бусад компаниуд одоо Монголдо ч гэсэн ингээ компаниуд жишээлбэл нөгөө өртгөө бага болгож нөгөө бактери дээр үүсэхгүй тул хүчтэй юм хэрэглэнгуутаа за жишээлбэл ингээ парабен хэрэглээд эхэлждэг. Дэлхийд даяар одоо нөгөө парабен ингээд нөгөө хүнд хор тавдар үүсгээд байна гэд батлагдчихдаг. Үйлдвэрлэгч талаасаа бол тэр нь айгүй аюулгүй гэдэг нь маш сайн бактери эдрийг нөгөө одоо устгадаг. Одоо бий болгодоггүй жишээлбэл тэгэд хямдхан тэгэд нөгөө ийм ханаас чамайг олддог байчаад байгаа байхгүй юу. Тэгэнгუuта манайх чи одоо тийм юмны эсрэг бүр яг цэвэр органик байлгах гэж хичээдэг учраас наад захын л одоо манай тэр хэрэгэлдэг одоо удаа хадгалах бодис нь нөгөө радискас одоо нөгөө ингэж гаргаж авсан бид нар бүр Германаас захиж авчирдаг тийм цэвэр одоо олон улсад яг юм органик салбартаа одоо цор ганц ингэ хэрэглэж болох үс ингээд юм байгаа аахгүй жишээлбэл тэгэхээр яг бид нар нөгөө бас амар их ингээд судлан хаана юу байна тэ яа тэгжиж бид нар яг нөгөө өөрсдийнхэн тэр үн цэндээ өмнөнч байгаад яг л цэвэр органик бүтээгдэхүүнүүд болгоно. Дээрээс нь Монгол ямар одоо онцгой түүхийд байж болохоор байна. Жицэргэн одоо бид нар савн хийхдээ за бид нар бол мэдээж савнг бол одоо бүтээгээгүй анх санаачлаагүй. Гэхдээ савн хийхдээ бид нар яавал олон улсад өрмөц байж болохоор байна гингүүд жишээлбэл бид нар малчтаас цэвэр сарлагын сүүгээ аваад ингэснээрээ манайх ч нөгөө бас нөгөө нийгэм рүү чиглэсэн доктортой хөгжлийн одоо зорилгоодыг бас ингээд те чухалчилдаг юм компани. Тэгэхээр малчт нь одоо нэмэлт орлоготой болчихж байгаа. Цэвэр сүү бид нар авснараа одоо арьсанд хамгийн сайн тэжээл өгнө. Тэгэнгуутаа жишээлбэл одоо Монголд ч ямааны сүг бол нэг их хэрэгэлдэггүй шүү дээ те. Тэнгуутаа ямааны сүг жишээлбэл бас л яг ингээд цэврээр нь авангуутаа яг ийм цэвэр савн бий болгочихж байгаа байхгүй юу. Тэгэхээр сүүлийн үед одоо хүнсний салбарт хүртэл яг ийм цэвэр сүү хэрэглэхээ байсан. Дандаа хуурай сүү хэрэглэдэг. Цагт бид нар хүнд бүр ийм цэвэр бүр ийм малчтаас авсан одоо тийм ямар ч холцоохгүй, ямар ч юуж авахгүй яг ингээд цэврээр нь шууд сүү ингээд хэрэглээд тэгснээрээ яг одоо экзем диатестэй хүнд тохирсон ийм олон улсад өвөрмөц одоо гэж хэлж болох үз савн хийчих байгаа. Тэгээ маш олон хүмүүс хэрэгжилж байгаа кейсүүд байна тий. Тэгээд тэр нь зүгээр болсон кейсүүд байна. Тэр бүр амар хэрэгтэй тий. Гадны худалдаа. Тэрийг шууд нөгөө эхлээд би юуг асууж байсан. Amazon дээр нэг одоо 2 жилийн өмнө болчихж байна тий. Би тэрийг яг харчаад яг энийг бүр өөрөө асуумаар байгаа байхгүй юу. Монгол компанид одоо экспорт гэж яриад байдаг. Гэхдээ Amazon руу ороод бүтээгдэхүүнээ бүр вебсайтн дээр нь тавиад борлуулна гэдэг нэлээд том шаардлагууд бас байгаад байгаа хэрэгтэй. Тэр ер нь яг яаж эхлээд ер нь ямархуу процессор явж хийгддэг. За тэр бол бүр амар байсан. Яг ковидын үеэр би чинь тэрийг хийсэн байхгүй юу. Тэгэнгуутаа 9 сар болж иж манайх яг accepted болсон юм. 9 сар. За бараг л жилзээ. Тэгэнгуутаа Монголоос нөгөө Amazon дээр чинь лонч болох боломж авахгүй. Би бол бусад компаниудыг сайн мэдгүй байна. Гэхдээ манай юу гэж хэлсэн бэ гэх юм бол анхны яг Монгол official brand гэж хэлжсэн байхгүй юу. Тэгэнгуутаа нөгөө дэлгүүрийг бол хинч нээж болно. Одоо хинч ламуурыг бол ингээд зарж болно. Одоо Amazon дээр манайхыг зардаг нэг 4-5 дэлгүүр байдаг. Яг official brand гэдэг нөгөө тэгтэй те яг ингээд Nike шиг тэгэх нь амар хэцүү. Ядгүй Монголыг хүлээн зөвшөөрдөггүй. Бид нар бол яг нөгөө яг тухайд би бас л ковидээр нөгөө зүгээр сууж чаддгүй хүний нэг зовлон гэртээ байхдаа нөгөө Америк компани байгуулад тэгэнгуутаа Америк компани байгуулснараа ямар ч гэсэн нэг бүртгүүлж чадсан. За тэгсэн чинь хаяг хэрэгтэйгээд надад хаяг байгаагүй би ч одоо Монголд карантинд суужсэн хүн. Тэгэнгуутаа Америкт хаяг худалдаж авдаг нөгөө сервис байдаг. Хаяг худалдаж аваад тэгээд Америк хаягтай болж байгаа. За тэгэнгуутаа нөгөө оюуны өмч заавал бэжэж нөгөө official brand гэдгээр
хүлээн зөвшөөрөгдөн. Манайх бол жишээлбэл Тайван, Хонконг гих зэрэг одоо Монгол гээл те олон газруудаар оюуны өмчтэй мөртлөө хамгийн яг хөө зөвүүн гэх юм уу Америк тэднийг хүлээн зөвшөөрдөггүй. Ингээд энэ орноос заавал байж ич гээд тэгээ тухайд манай Америк арай гараагүй байсан. Тэнгүүтээ ашгүй бид нар нөгөө төрөөчийн бас асуултыг хариулахад яг ковид юм бид нар 9 орнд руу экспортлдог байсан. Тэгээ тэрний нэг нь инэтхэг. Тэгээ бид нар инэтхэгт бас оюуны өмч авцсан байсан учраас инэтхэг оюуны өмчөөрөө одоо бүртгүүлээд тэгжиж нөгөөдүүл нь ингээд бүр тэгтээ бүр амар шалгадаг юм билээ. Би ч бүр юм кол хийгээд нэг ийм Amazon-ы хүнтэй тэгээд бүр ингээд пассвортаа ингээд харуулад хуудас болгоныг ингээд видео колоор харуулад жинкнээсээ би шүү би жинхэнэ хүн шүү бас тэ ингээд нэг Америк явж үзсэн шүү тэгжиж ингээд нөгөө нэг юм бараг л юм хакер шиг л ингээд нэг 9 шид юм хийжээж тэгтээ болсон. Одоо тий Amazon-д манайх яг official brand-аараа байдаг. Тэгэн гутаа саяны төрөөчийн миний жишээлбэл бид нар яг одоохондоо нөө маркетинг нөө мөнгө авахгүйгээс болоод айхтар хийж чадаагүй. Гэхдээ өөрөөрөө жишээлбэл манай яг ийм одоо онцгой бүтээгдэхүүнүүд гардаг. Одоо сарлагын сүтээ савн. Ингээд айгүй сонин Amazon-оос амар сайн гардаг. Гарна үгүйсээ гарна. Amazon-оос сайн гардаг гэдэг нь зарагддаг юм. Зарагддаг. Тий. Бүр амар сонин сонсогдохоор байна сте. Харин тий. Монгол гэснээр сарлаг тэгээд савн гэдэг нь бүр юу яриад байгаа юм бэ гэдэг зүгээр сонирхоод хүртэл авахаар байгаа. Тэгээд хэрэглээд үзэхэд сайн байвал. Би энийг яг өөрөө судалж ийсэн байхгүй юу. Одоо нөгөө Монголдоо л байгаад л тэгэл экспорт бодох хэрэгтэй болоо шүү дээ. Тэгээд би яг Amazon-ыг судалж үзчихсэн байхгүй юу. Тэгэхэд бүр ингээд эхлэх цэг нь баг тодорхойгүй ийм амар ойлгомжгүй юм харагдчихсэн юм. Тэгсэн чинь яг хийчлээ гэд пост ороод би бүр яа гоё юм бэ. Ковид 5 жил дурсандаа баярлалаа. Энэ зүгээр Amazon дээр бараа гаргасан тийм. Шууд энэтэй ойлдоо дахиад саяхан нэг би харж ирсэн юм аа. Олон улсын хүргэлтийн үйлчлэгээ тэрийг бас хийчлээ гэж тэгжсэн. Монголын бүтээгдэхүүнийг миний ойлгосноор одоо шууд Европ энтэрлөө шууд дэлхийн хаашаач гэрлүүн хөрвүүлж ингээд зүгээр ороод захиалаад гэрлүүн хөрвүүлж өгдөг тэр сервисийг оруулаад ирлээ гэдэг. Тэрийг бас нэг жоохон плиз хаваалцаач. Тийм, хаваалцаач. Яаж тэр сэйдэж чинь. Тийм, яг нь бид нар нөгөө түрүү хийсэн жишээлбэл ковидын өмнө 9 улс орн руу экспортлдог байсан. Энэтхэг, Сингапур, Таиланд, Арабын Кувейт, Австрали гэл, Америк гэл тэгэн гутаа яг тэр нь айгүй ер нь дайггүй байдаг байсан. Ковидоос болоод тэр нь маань хумигдаад одоо л яг нөгөө энэ саяны вебсайтыг лонч болохоос өмнө 3-4 улсад л дистрибьютортай байгаа. Давуу тал нь бол мэдээж бид нар энэчнэл зүгээр одоо оршин тогтноход л ямар ч хийх юмгүй байхад л тэд нар маань одоо цаанаа өөрсдийнхээ зах зээл дээр тий нийлүүлээд явчин тий. Яг л манай дистрибьюторууд дандаа тухайн улс орны хүмүүс нь байдаг. Япон бол Япон хүн, Тайван бол Тайван хүн. Нөгөө талаар яг нөгөө миний анхны зорилго буюу нөгөө олон улсад бас нэг брендийг бий болгох нь алдагдаад байгаа. Яг л дистрибьютор ингээд нөгөө хүссэн юмаа хийгээ явцдаг. Яг 1000 тэгэл нөгөө брэнд бук гайденс эдэр өгөөч ч хамаагүй. Тэгэл тэр чинь нөгөө бид нар зэрэг чинь контролдох ямар ч боломж байхгүй. Хоёр дахь нь болохоор бид нар чинь яг нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болохоор хамгийн бага маржныг авдаг юм. Тийм учраас энэ хоёр ер нь амар чухал юм байна. Бид нар нэгт өөрсдөө маржин авмаар байна. Хоёрт брэнд гэдэг юмыг бас бий болгомоор байна. Гингүүд сая сүүлийн одоо миний яг 10 жилийн одоо туршид ботсон зүйл маань яг сүүлийн 1 жилд за ерөн тэгвэл дистрибьюторуудаа болий. Яавал яг өөрсдөө юм хийж болохоор байна гэдэг нэг тэр одоо стратеги жоох өөрчилсөн гэхүү дээ. Тэгээд бид нар яг жилжингээ ажиллаж байгаад одоо мөн адил нэг юм жоохон хакертэж амьдраад Монголоос бол хүргэлт хийх ямар ч боломж авахгүй. Бид нар бол яг 8 жилийн өмнө уулын ламурцик.com гэд нээж исэн. Тухайд ингээд нэгэд хүн амтан бас ингээ хөрхөн захиалга өгч исэн. Гэхдээ ямар ч боломж авахгүй. Нэгт хитрхийн үнэтэй, хоёрт манай бүтээгдэхүүн чинь явц тундаа алга болж исэн. Гуравт нөгөө хүн нь ингээ зүгээр л одоо цагт чинь те ингээл PayPal-аар ингээд төлдөг болвол бид нар чинь заавал дансаар та шилжүүлэг хийгээд тэр чинь 8 жилийн өмнө Америк хүн юу яриад байгаа би одоо шилжүүлэг хийгээгүй амар удаж гин гэж биднийг бараг нэг юу тосгоны сонь юм тэл найдваргүй гэж шууд уурлаад явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг уу ер нь айгүй хэцүү байсан тэрийг бас мэдтэн. Гэхдээ дистрибьютор бас жоохон биш байгаа учраас
бид нар саяасан бэ гэвэл дахиад одоо яг нөгөө Америк компанитай болохоор давуу талууд үүсчихэж байгаа. Тий. Америк компанитай болоод бид нар ч Америк компанитай тэнд одоо нөгөө агуулгатай. Би ч Америкт нэг 2 ажилтнтай. Тэгэхээр яг бид нар одоо нөгөө нэг Азтай Америктай гэдэг юм 2 агуулгатай болцоо. Онлайнаар яг нөгөө вебсайт өөрсдөө бүгдийг ингээд тодорхойлоод хийгээд анх удаа сая манай компани чинь маркетингийн хүмүүстэй олсон. Одоо энэ хаус анх удаа. Тэгээд Instagram-аар одоо бид нар өөрсдөө яг ингээд нөгөө өөрсдийнхээ контентыг оруулаад тэг нөгөө брэндээ тодорхойлоод сая вебсайтаа дуусгах гэж нэг бас 7 сар болсон. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар одоо захиалга орж ирэнгүүт бид нар нөгөө харж байгаа л Америк бол Америкаасаа одоо Аз бол Азаасаа гэл ингээд явчихдгийг. Тэгэхээр яг бас л Монголоос бол боломж авахгүй. Энд чи одоо PayPal байжгаад буцаад гарчлаа. Тэгээ би чинь PayPal руу хүртэл мэйл явуулж үтсэн. Хөөе та нар ингээд ирэхгүй мүү да гэхэд. Тэгэхэд хариулт нь танаа ус орон жоохон асуудалтай. Тэгээ асуудалтай байхаа болчвол яг болно гэсэн бүр хариулт надад ирж ийсэн. Тэгэхээр яг нөө иймэрхүү байдлаар зүгээр ингээл за энэ ус чинь бүтэхгүй юм байна. Яшиг гэл ингээл нөгөө одоо ураач суужснаас зүгээр л яавал энийг бүтээх вэ гэл арга замаа л ер нь дандаа л хайж авдаг юм дөө. Амар тууштай тий. Тэгээ манай хулан манаас ингээд хүмүүсээ мэдгүй гэж магадгүй бас нэгт аягүй сайн хэл ус сайтай байна. За тэгээд мэдээж энэ боловсролын бэкграунд аягүй нөлөөлж байна тий. Тэгээд хулан маань нөгөө ESG чиглэлээр Колумбиа их сургуулиас дэлхийн топ 10 сургуулийн нэг тий. Тэнцээ төгссөн байгаа. Яг одоо энэ бүтээх одоо ер нь өөрийнхөө ажиллаж байгаа сектортой маш холбоотой мэргэжил гэсэн үг тийм. Тэгэд мэдээж энэ боловсрол чамайг бас мэдээж хилэн ингээл өөрөө юмыг олоод судлахад нэгт тусалж байгаа тийм. За тэгээд өөрөө бас энэ сектор дуртай пашн байгаа нөлөөлж байгаа тийм. Тэгээд одоо энэ ESG-гээр сая ингээд төгсөөс судлаад ирлээ. Бас тэр мастерынхаа чиглэлийн юугаа бас жоохон яриул тийм. Тэр хэрхэн бизнес нөлөөлж чадчихна. Тэнти одоо манай компани одоо 2 маш том давуу тал нь ялцчгүй би өөрөө англи хэлтэй тэгээд нөгөө шувтан юм хайж ингэж нөгөө явдаг зантай бас хоёр дахь нь тэгээд нөгөө өөрөө технологич нь учраас зүгээр л захирал нь байгаа л нэг юм маркетинг хийх биш яг л нөгөө бүтээгдэхүүнээ хийдэг учраас айгүй том давуу талтай. Тэгэхгүй бол хэрвээ би зүгээр хэмж ажилуулад явах байсан бол одоо Монголын нөгөө зовлон байдаг ш нөгөөт нь жоохон байж байгаа гарах нь тодорхой учраас тэгэл бүтээгдэхүүнгөө суучих магадлал манад дээр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ ийм зовлон бол манад байдаггүй. Нөгөө талаараа бол яг ялцчгүй Колумбиад байхад Колумбиа Гаса гэхээсээ илүүтэйгээр хамт сурж исэн мастрын оюутнуудаасаа би амар их юм сурсан. Яг тэгвэл тэр хүртэл ер нь зүгээр л миний амьдралын зорилгоч гэхүүдээ нэг юм айтайхан ажилд ороод те одоо олон улсын байгууллагт ороод тэгээд нэг өндөр цалинтай байвал манай ээж аав надаар бахархаад би ингээд айгууд сайн хүн болно гэсэн одоо нэг юм урсгалын мөрөөдөлтөч гэх юм уу. Тэгээ Колумбиа руу би ч Америкт бас байж үзээгүй анх удаа л одоо Америк очиж байгаа. Тэгээд тухайд нөгөө Германаас шалгараад явж исэн. Тэгээ Колумбиа их сургуулиас 100% тэтгэлэг авч исэн. Тэгээд Америкт очиод баг нөгөө нэг юм Индиан нэг кино байдсан шүү дээ. Нью-Йоркт очиж ангаагаа зогсдог. Би бүр яг тэгжсэн. Ингээ бүр үнэхээр Нью-Йоркт очиод миний амьдралын одоо харах үнцэгч гэхүү ингээд бүх юм өөрчлөгдөжсэн. Тэгээд эхний өдрөө би чи ингээл зогсоол ангаагаал яахаа мэдхгүй шоконд ороод тухайд яг англи хэлтэй гэхдээ нэг сайн биш. Тэгэл хүмүүс чинь ингээл мөрөл зүрлээ. Өө юм аа яах гэдэг ингээл. Тэгэл нэг сарын дараа өөрөө ингээл хөө юм аа гэдэг ингээл болцсон. Амар хурдан химнэл рүү ороод тэгээ Колумбиагийн их сургуулийн яг тэр нөгөө залуучууд би хамгийн жоохон нь байсан юм. Бусдын дандаа 30 40 50-тай. Тэгэл би чи ингээл амар одоо нэг тухайн үед ингээ ботхоор ингээ амар тэнэг юм бодож амьдэрдэг байсан гэхүү те. Тэд нар маань болохоор ингээд бүр нэг юм ингээл нэг зүгээр л тишорттэй, айгуу гоё джинстэй, пүттэй залуучууд тэгэл ингээл хамт юм ярьж сууж хахад одоо юу гэдэг чинь жишээ нь нэг нь би ингээд дөнгөж сая Индонезиас ирсэн тэгээд тэнд ингээд нөгөө ус нь бохирдсон байнгут бид нар ингээд шинэ систем одоо бий болгоод ус нь ингээд цэвэр болгоод одоо тэнд байгаа нэг 100,000 хүн цэвэр уст болцсон ч юм уу те зүгээр л ингээд кофе ууж байхдаа нэг ийм юм ярингуудаа би чинь яг энэ ч одоо би юу н амьдралтай яг юу хийж амьдраад яг ингээд зөвхөн өөрийнхөө төлөө амьдраад байсан л байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэдрээс бүр ингээд байнгийн юм гоё нөгөө бүр юм урам аваад хүү ямар гоё ингээд нэрээ за тэгвэл би ч одоо нийгэм рүү чиглэсэн юу хийж болохоор байна вэ гэд
яг зүгээр эхний бодол нь Колумбиагаас л яг гарч ирсэн. Гэхдээ би сайн мэдэхгүй байсан. Тэгээ тухайд яг Монголд нөгөө LinkedIn-ээр тухайн захирал над руу бичээд бид нар ингээд Монголын анхны салхин цахилгаан станцыг хийсэн. Одоо тэгээ дахиж том төсөл хийх гээд байгаа. Гэхдээ яг бас нэг айгуу зөвөө хэлжсэн нь чи ингээд Америкт төгсөөд дөнгөж шинэ оюутан ингээд те ажилд ороод гоё амьдарч болно. Гэхдээ чи ингээд Монгол руу ирээд ингээд те оюутан дөнгөж төгсөж байгаа оюутан ч гэсэн шууд ингээд хувь нэмрээ оруулаад ингээд нэг өөрчлөлт оруулахгүй муу да гэл над руу нэг юм дандан ингээл асуугаал орхичингуудаа би чинь бүр 3 хоног нөгөө ястаа гэрээсээ гарахгүй бас л нөгөө өдрийн бодол шөнийн зүуд гээд нэрэ би юу нь яг юу өөрөөсөө одоо тийм ингээ хүсдэг юм би юу нь хийн би юу нь амьдралаас яг юу хүсдэг юм гэл амар их тийм одоо гүн философи асуултууд өөрөөсөө асуугаал 3 хоногийн дотор шууд шийдэл ястаа нөгөө Монгол руу нэг чамдантай ирж ирсэн. Тухайд надад юу ч байхгүй. Тэгээ нэг буудлуудлаар ингээл хонжмал таньдаг мандаг хүнч байхгүй. Тэгэл их тиймэрхүү байжсэн. Тэгээд яг ламуурыг эхлүүлэхдээ за эхний ээлжинд эн чинь бас л нэг том юм ботхгүй ш зүгээр л би нэг хэдэн сав маа хийнэ гэд. Тэгээд 2 жилийн дараа харин нөгөө яг манайх ингээд ажгүй нөгөө хүмүүс танигдаал ингээд айгүй бид нар чи эхний жилдээ баг худалч хүнд нэг хүнтэй байсан бол шууд 15 хүнтэй болоо нөгөө амар хурдан ингээд бүх юм болсон. Нөгөө Монголын анхных гингүүд баг бүх телевизүүд ирээл ингээд өдөр шөнгөл юм болдог байсан. Тэгсэн чи харин нэрээ энэ Колумбиад байсан цагаа ингээд ботсон чинь энэ төвөл хийж байгаа зүйлээрээ дамжуулаад яг доктортой хөгжил рүү зориу одоо тий одоо хувь нэмэр оруулах. За яг манайх тухайд стартап жижиг хинч биш байсан ч хамаагүй яг ингээд нөгөө суура ингээд нөгөө зөв тавихтаа илүү доктортой хөгжил рүү чиглэсэн илүү байгаль дээлтэй. За бид нар чи үйлдвэрлэгч ер нь дэлхийн бүх үйлдвэрлэгч нар ямар нэгэн хэмжээгээр л эн чинь бас одоо тий нөгөө байгаль орчноо бохирдуулж байгаа. Тэгвэл яавал бид нар арай өөрөөр юмыг хийж болохоор байна гэх те анх чинь бид нар чинь нөгөө дахин боловсруулсан жишээлбэл цаасаар ингээд нөгөө саванга бүрээд одоо нөгөө тор идэртэй болсон чинь одоо монголчууд айгүй одоо сөргөөр хүлээж авсан шүү дээ. Энэ ямар царай муутай ийм хачин юмтэй юм зарж байгаа мөч гэж аашаа одоо нөгөө ялангуяа жоохон ахмад насны хүмүүс чинь ямар муухай царай муутай юм хийдгийн ингээл те айгүй их тийм загинж магнаал те нэг юм одоо хүмүүс нь бэлэн болоогүй. Харин тийм энийг бол хоёр дахь урд чинь ер нь аягүй нөлөөтэй зүйл байгаа даа тий. Тэгэл манайхаас чинь бас ер нь бидрийг чинь байнгын загнаноо тэгэл хитэн бүтээгдэхүүн би аваад ах чинь гялгар уут өгөөч гэл. Тэг манайх чинь тухай Шангрила том дэлгүүртэйсэн ковидоос болоод алдсан. Тэгэл ихчээ үгүй бид нар ингээ гялгар уутны эсрэг байдаг юм а гялгар уутар гэдэг чинь нөгөө хөрсөнд ингээ шингэхгүй айгу бохирдл үүсэн гэхэл ста юугаад байгаа муугаад гэл амар ингээ хоорлно. Тэгэл за би чинь тэд ажилчтай дандаа хэлдэг байсан. Ингээд манай эд чи хөрхий тэл мэдхгүй тэл загнуулаад орж ингүүтээ нервтэл тэл баг ажлаас гарах хэмжээний юм болчихж байгаа байхгүй юу. Тэгээ би яг тухайд хідүүлээл дотроо л бид нар зөв юм хийж байгаа гэж одоо итгэл үнэмшилтэй байх л юм бол нэг хүний амьдралд нөлөөлнө, хоёр дахь хүний амьдралд нөлөөлнө. Энд чи өөрөө хизээ нэгэн цагт яг магадгүй одоо биш. Гэтэ хизээ нэгэн цагт ингээд айгуу гой ингээд нөгөө snowball effect гэдэг шигтэй ингээд томроод явна. Та нар битээ санаа зов гэд. Тэгсэн чинь харин айгүй хөөрхөн манай нэг худалдааны зүйлдэх яг тэр ихч гэж байгаа байхгүй бүр. Тэг амар загнаал тэр охин бүр уйлсан гэж байгаа байхгүй. Орой амар өөр хямд уйлал. Тэгсэн чинь тэр хүн манай нөгөө байнгын хэрэглэгч болоод тэгээ бид нар яг нөгөө хизээ хойно ингээд нөгөө яг нэг юм цаасан ууттай болсон чинь тэр ихч ингээд та цаасан үгэн тэгээд үгүй гэсэн чинь тэр ихч гүгүү би уут хэрэглэхэ болцсон би одоо бүх юмыг цүнхэндээ зүгээр ингээд том цүнхтэй болоод цүнхэндээ хийдэг би танахаас болоод тэгдэг болцсон гэж зүгээр энэ сториг сонсоод би заазаал ер нь л болдгийм байна л гэж бодсон. Тэр нөгөө асуудлуудыг давах тусам тэр энэ кейсүүд чамдаас амар их урам өгдөг байна. Айгүй их урам өгдөг. Одоо ингээд одоо л дөнгөж ESG ярьж эхэлж штэ тэ компани. Тэгэхэд танаас ч одоо бүр яг нэгтгэхээсээ л ESG одоо тэ ялангуяа одоо нэг малчнаас юу аваад одоо сүүгийг аваад юм уу одоо түүхийдээ аваад тэгээ тэрийг бүр ингээд экспортлж гинэ гэдэг чи яг л одоо бүр утгаараа одоо тэ хийж байгаа стратеги. Таад маань одоо тэр үедээ бол зүгээр л яг ESG гэж хүмүүс ярьдаг байсан. Тэр үед бол зүгээр өөрсдөө нөгөө байгаль орчиндөө гэдэг талаас юмсан баг та. Одоо тэрэндээ зориулсан яг ийм ESG-ийн стратеги одоо бодлого хийж байгаа юу. Хөрөнгө оруулалт босгоход бас амар чухал байгаа гэдэг тийм. Тэгээ дараагийн асуулт бас хөрөнгө оруулалт Тийм. байна. Тийм одоо бол бид нар нөгөө яг тухайд яг сая өөрөө хэллээ шүү дээ. Ингээд бид нар ярьсан ч хинч ойлгохгүй байсан учраас бид нар нэг хэсэг бүр ярихаа байцсан. А гэхдээ
бид нар дотроо л тэрийгээ дандаа хийдэг байсан. Тэг яг нөө монголчууд ойлгохгүй ч гэсэн бид нар чинь 2хан жилийн дараа 16 онд Сингапураас нөгөө доктортой хөгжилт хувь нэмрээ оруулж байгаа жижиг бизнесийн шагнал авч исэн. Тэгээ Тайванаас бас доктортой хөгжилт хувь нэмрээ оруулж байгаа одоо шилдэг Asia Pacific-ийн стартап гэдэг шагнал авч исэн. Жишээлбэл те бид нар Японоос бас доктортой хөгжилт хувь нэмрээ оруулж байгаа бүтээгдэхүүний шагнал авч исэн. Яг тэр болгон энийг нэг Монголд дурдаад байдгүй. Гэхдээ энэ болгон чинь зүгээр л бид нар яг зөв юм хийгээд байгаа юм байна. Тэгээ заавал яг одоо хүн их ойлгоод авах шаард одоо бусдын төлөө нэг хийгээд байгаа нь биш. Зүгээр л бид нар өөрсдөө энийг зөв гэж бодож байгаа болол хийж байгаа. Тэгэхээр ингээд явандаа энийг чинь хүмүүс ойлгоно гэдг нь яг л одоо харин гарч ирж байгаа. Тэгээ бид нар сая одоо яг дуусж байгаа бүр яг одоо дуусж байгаа айгүй хөөрхөн нөгөө би Колумбиаг өөрөө төгссөн болохоор яаж игээл нэг Колумбиатай холбоотой юм болчдөг. Тэгээд Колумбиа их сургуулиас манайх руу холбогдоод тэгээд тэдний их сургуулийнх нь яг одоо энэ нөгөө sustainability ангийнх нь манай компани дээр нөгөө яг ESG report бичигээд тэр нөгөө олон улсын стандартын GR1 гэдэг стандартын дагуу энийг ч одоо бид нар өөр хүнээр хэлбэл амар их мөнгө төлнө шүү дээ. Тэр мөнгө нь бидэрт байхгүй. Гэхдээ сэтгэл нь байгаад байдаг. Тэгээд Колумбиа их сургуулиас эхнийх нь нөгөө нэг emission одоо нөгөө тийм нүрс хүчлийнхээ ялгаруултыг бууруулах тал дээр хоёр дахь нь болохоор яг энэ доктортой хөгжлийн репортыг манад гаргаж өгч байгаа. Тэгээ би бас тэрэн дээр сүүлийн хэдэн сар ажиллаж агаад одоо ер нь дуусч байгаа. Тэгээд харин бидний хувьд бол эн чинь яг л айгүй тийм чухал бичвэр болчихж байгаа байхгүй юу? Харин гоё юм байна. Энд гэхдээ нөгөө тайлан хийлгэж байгаа нь гоё. Гэхдээ одоо Монгол компани дөнгөж нэг тайлан юм уу журамл гаргаж эхлэв байна. Тэ. Одоо бүр нөгөө хэрэгжилтэйч дийлэх нь ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо гоё юм нь юу гэхээр Колумбиа бүр тэр том сургуулиас Монгол байгаа нэг компани хийж байгаа ажил нь угаасаа өөрөө ESG болохоор тайлангийн хийгээд өгөө гэж нэгдэг бол бүр нэрээс амар гой сонсогдож байна. Бисээ амар чухал юм асууж байгаа марчлаа. За би брэнд болчихлаа. Жохо хөндлөө орж иж магадгүй шүү. За бүгд гоё ингээ бизнесийн юмнууд ирж байна. Гэхдээ энэ дэр би бас нэг юм асуумаар байна тийм. Одоо ингээд энэ органик одоо ингээд нөгөө өөр ярьс арчилгаа энэ төр гэдээ ярьж хахад Монгол эрхтэй хүмүүс ер нь хэр ойлгож байна. Хэр байна. Борлуулалтын хувьд ч гэсэн ер нь нэг хэр одоо мэдээлэл тэр байдаг юм. Гэхдээ ер нь айгүй дайжгүй. Ягаад гэвэл одоо ер нь монголчин нөгөө дийлэх хүмүүс одоо 60% нь яг залуучууд гэж явдсан шүү дээ тий. Тэгэхээр бидний хувьд нөгөө яг тэр нь амар одоо нөлөөлдөг. Одоо мэдрэгдэг гэх юм уу да. Манай хэрэглэгч нар үнэхээр супер. Одоо супер гэдэг нь юмыг амар хурдан хүлээж авдаг. Тэгэд өөртөө ингээд бүр ингээд танах ийм учраас би дэмждэг тий. Доктортой хөгжилт ингээд зориулж юм хийдэг учраас би дэмжиж байгаа гэдээ одоо 20 настай хүүхд хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ яалтчгүй Монгол улс маань өөрөө залуучууд ихтэй учраас одоо биднэрт тэр айгу сайнаар нөлөөлдөг. Мэдээж яг гоо сайхны салбар учраас манай дийлэнх худалдаа авагч нар нэмэгтэй байдаг. Тэгээд эрэгтэй хүн хэрэгэлсэн ч эмэгтэй нь авдаг. Тий гэхдээ манайх чи яг нөгөө гоо сайхан гэхээсээ илүүтэйгээр түрүү хэлсэн нөгөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн бид нар чи одоо айгу минимал дизайнтай ямар ч ягаа магаа юм байдггүй те элдэ анзын өнгө байдггүй яг би өөрөө нөгөө ягаа магаан жоохон дургу тэгэн гутаа илүү яг нөгөө юм классик байх гэж хичээдэг учраас эрэгтэй хүнд нөгөө хэрэглэхэд ямар ч асуудалгүй тэгэхээр манайх дээр бол одоо миний анзаарснаар эрэгтэйчүүд маш ихээр бүтээгдэхүүн хэрэглэж эхэлж байгаа бас л яг нөгөө түрүү миний анхны шалтгаантай эрэгтэй хүн ч гэсэн одоо ингээд хамгийн одоо наадлын харагдаж байгаа зүйл нь өөрөө арьс шүү дээ. Тэгэхээр тэгээд нөгөө ямар ч гоё эрэгтэй хүн ямар ч чухал юм хийсэн ч арьс нь ингээ айгүй асуудалтай ингээ тэр чигээрээ батхтай ч юм уу ингээд үрвсэлтэй одоо за мэдхгүй харшилтай яваад байвал бас л нөгөө өөртөө итгэл эсвэл одоо тий хийж байгаа ажилтай шууд холбоотой байдаг учраас эрэгтэй хүн хүртэл яг ингээд нөгөө би чинь нэрээ ямар арьстай байлаа юу хэрэглэх ёстой байлаа гэж бодож байгаа нь өөрөө бидний хувьд ингээд яг ингээд анзаарагдаад ингээд одоо энэ 10 жилд чинь ингээд бүр нүдэн дээр ингээд өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр би бол тэрэнд айгуу одоо нөгөө дуртай байгаад байгаа шүү дээ. Тий айгуу сайшилтай. Энэ зөвлөгөөг очиод шууд салбар дээрээс нь авах боломжтой юу? Одоо би шууд өөр дээр л бодож байна л да. Яг ингээд ашиглаад явъя гэхэд очиод мэдгүй байвал тэнд байгаа хүнээс нь за нэг гол эрэгтэй хүнд шаардлагатай гэсэн нэг юм
Манайх 4 нэрийн дэлгүүртэй. Шангрила, их дэлгүүр, 2 Имарт. Тэгээд манай дээр айгүй бас мундаг дандаа ч вэ. Гэхдээ одоо нөгөө дандаа октод байдаг юм уу гэхээр үгүй. Айгүй бол эрэгтэй худалдааны зөвлөхүүд байдаг. Тэгээ манай худалдааны зөвлөхүүд ингээ маш сэтгэлээсээ одоо манай 2 гэхэд 3 4 хилтэй. Тэгээ сая хүртэл ингээ нөгөө Хөх хотын олон улсын нөгөө үзэсгэлэнд өөрсдөө бүр ингээ бид нар ингээ компани төлөөлөд явъя гэж би бүр за тэгээд тийгээд ингээ явуулсан. Тэгээд тэд нар нөгөө цаанаасаа бас нэг юм эх оронч одоо сэтгэлтэй гэх юм уу. Тийм тэгэхээр манай худалдааны зөвлөхүүд яг одоо бол жишээлбэл маш мундаг 2 эрэгтэй бол байдаг. Тэгээ бүр амар сайн тайлбарлана. Хятадаарч ярина, англиарч ярина. За ер нь айгүй супер би тэд айгүй баярлалтай шүү дээ бас. Одоо энэ хүний нөөцийн хомсдол гэж Монголоос амар яригдж байгаа шүү дээ. Нэг том сэдв болцсон. Тэр гэхдээ танаа дээр тим амар бас мэдрэгдээгүй байх гэж би бодоод байгаа юм. Gen Z хамгийн түрүүнд ажилд орохдоо юу хардаг вэ гэсэн чинь одоосон чинь нөгөө миний орж байгаа компани нийгэмд яг ямар одоо value авчирч байгаа юм бэ гэдгийг хараад бүр хамгийн ихэнд сонгож байгаа юм надад байхгүй. Нөгөө та чи өөрөөсөө бүр тий гайгүй би ер нь зүгээр асууад. Гэхдээ одоо би бол яг ингээд нөгөө яг ингээ өөрийнх нь компани ингээл хаяа ингээ хөндлөнгөөс хараад ботхоор бүр үнэхээр дэжгүй. Яаггүй л одоо манай үйлдвэрийн хэд гэхэд манай анхны 3 ажилтан надтай одоо 10 жил байгаа. Тэгэхээр манай үйлдвэр бол ер нь л тогтвортой. Манай одоо үйлдвэрийг ахалдаг бүсгүй маань анх жишээлбэл зүгээр л цэвэрлэх гэж орж ирсэн. Бүтээгдэхүүн сүлтээ хийдэг болсон. Хажуудаа хүмүүсийг одоо тэ ахалдаг болсон. Цэхээ удирддаг болсон. Одоо бүтэн үйлдвэрээ удирддаг. Тэгэхээр одоо манай үйлдвэрийнх нь бол зүгээр л гэр бүл гэсэн үг. А манай офисынх нь ч гэсэн манай залуучууд одоо дөнгөж сая би бүр нэг төдөр харин хуралдаж байхдаа хэлсэн. Манай ихэнх залуучуудын анхны ажил манах. Тэнгуутаа эдгээр нөгөө анханасаа л юм байдаг гэж бодоод одоо ер нь бас жоохон эрхэлдэг. Тэгээ би ч бас жоохон эрхлүүлдэг. Айгу зөөлөн захирал гэхүүдээ хизээч тэгэж загинж магинж үзээгүй. Тэгээ миний загинж байгаа л гэж яагаад чи юм хийсэн юм битээ за битээ дахиад чи гэж л гэсэн юм байдгийг. Тэгэхээр яг би сая хэлдэг л дээ ингээд өөр компаниуд ч өөр шүү. Та хэд бас ийм байдаг гэж бас бодож болохгүй шүү гэж. Би бас амар эрхлээд дээ шүү гэд яг би ч нөөрэ эрхлүүлээд байдаг болохоор. Тэгэхээр ялцчгүй одоо манай офисын хэд хүртэл ингээл анхны ажил худалдааны зөвлөх байж байгаад орж ирээд бид нар за энэ маань бас хөрхэн сэргэлэн юм байна гэж офис руугаа татаал одоо манай сошиалыг хариуцдаг охин манад яг 5 жил болж байгаа. Худалдааны зөвлөх оюутан болоо шууд худалдааны зөвлөх хийгээл офис руу орж ирээл сошиал медиа хийгээл одоо маркетингээд явж байгаа. Тэгэхээр ялцчгүй ингээд яг уу бид нар бол аль болох нөгөө одоо ингээд харин ингээд монголчин компаниуд ингээд хүн алдахгүй гэдэг дээ штэ. Бид нар болохоор эсэргээрээ олцсон хэдийгээ яаж гоё байх уу, яаж айтайхан happy байх уу гэдээ одоо жишээлбэл надгүйгээр 7 хагас бид нар эхлээд 4 хагас тардаг баймаар байна гэд тэгжээж яг нөгөө ихэнх нь бас эмгтээчүүд ингээ хүүхд мөхттэй тий эсвэл залуучууд ч гэсэн ирт харж одоо тий ядчил нэг ингээд нөгөө төвчрэнээс өмнө нэг гоё юм амжуулчмаар байна гэд тэгэл бид нар тэгмээрэн заа гээл тэл би заал гэсэн. Энэ амар гоё. Энийг одоо нөгөө яг MTN дээр чи яг ингээл хүний нөөцийн асуудал зүүн дээр дөнгө компаниуд ингээд орж ирэхдээ хүмүүс тогтгоо болцсон хүн алдахгүй байна. Тэгээд яг тэр компаниг тодорхой хэмжээнд судлаад үзэхээр өөрөөсөө муу соёл нь муу тийм нэг юм нөгөө хуучны дарангуулагчийн юмнасаа салаагүй байх ч юм уу тийм мөртлөө хүн алдахгүй байна гэдээ явж идэх хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс байвал бас өөрсдөөсөө бас болж байгаа шүү. Тийм нөгөө бүх юм хоёр талтай гэдэг шиг. Мэдээж яг нийтээрээ бол Монголж байгаа хэцүү болсон байгаа. Мэдээж тэр бол мэдээж. Гэхдээ тэр дотор ингээд бүтэн жил ажил авч чадахгүй яваад байгаа юм байхад дотор нь сарын дотор ингээд 3 хүн авчиж байгаа компани байдаг байхгүй. Тэгэхээр тэр ялгаа бол ялт шүү байна. Сая охин холон манаас нөгөө нэг энэ хаус маркетинг тимтэй болж байгаа гэж ярьж байна те. Бас хэрэглэгчийн зан төлөв бас тэмүүлэнд дурдж байна те. Тэндээ би нөгөө түрүүн ярихчихсан юм нь юу байсан юм. Meta-аас нөгөө амар том судалгаадаас нийлсэн ч гэдэг юм том судалгааны байгууллагатай нэлээд 5 жилийн судалгаа хийдэг байхгүй. Тэгэхээр түрүүн бас манай нөгөө Meta-гийн нээлтэн дээр би бас энэ судалгааг танилцуулж ирсэн. Тэгж яах та нөгөө нэг мэдээж Meta-гийн платформуд бол одоо Монголд хамгийн төлхөө хэрэглэгдэг те. Насан туршидчдын бараг 97-98% Meta-гийн аль нэг платформыг өдөр болгон ашиглаж байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт тэр судалгааны яасан бэ гэхээр хэрэглэгчид бас сая ковидын дараа яаж өөрчлөгдөв те юуг илүү үздэг болов
гэдэг үн дээр жишээлбэл нөгөө нэг эхний топ 5 дотор одоо түрүүний хэлж байгаа ESG ерөөсөө байдаг байсан бохгүй хэрэглэгчийн хүсэл дотор хэрэглэгчийн хүсэлтэн одоо жишээлбэл үн чанар omni channel те хурдан авдаг болох энэ зэрэг байдаг. Тэгэхээр сая эхний топ 5 дотор яг энэ health beauty сектор дотор ESG-г хардаг болцсон ингээ ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол шинэ бизнес эхэлж байгаа. Ер нь ямарваа нэгэн бизнесүүд тийшээ одоо харахгүй өнгөрдөг байсан бол одоо энийг яалч авахгүй өөрсдийнхөө нэг хэсэгт уяхаас өөр аргагүй болцсон байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг бүр анханаас нь хийгээд хэрэгжүүлж байгаа бизнес бол бүр сайн байна тий. Тэр бас сууланда баяр хүргэе. Би бас одоо дараагийн асуулт нь болохоор энэ funding ярмаар байна. За энэ бизнесийг бий штэ тий. Австралийн Aesop гэдэг брэнд байдаг. Хөрвөө хулан мэддэг бол тий. Амар гоё брэнд. За бүр ингээд үнэхээр 100% тэр одоо шоп нь хүртэл орж исэн бол тий. Ингээ хэрэглэгчтэйгээ одоо зааш одоо шууд одоо хурц хөдөлдөг гэдэг чинхэн бизнес байгаа байхгүй тий. Тэг бүтээгдэхүүнүүд нь бас амар органикч байдаг, амар чанартай. Тэг хамгийн өндөр зэрэглэлийн чочд буудлуудад баг тарагддаг байхгүй. Чиваараа эдний спонсор авсан шиг. Энэ надад өөртөө амар таалагддаг брэнд байхгүй. Тэгээ би ингээд ламуур би одоос сүүлийн 10 жилд мэдээж анх гарч яхад нь л дэмжижсэн мэдчихсэн тий. Тэгэд ингээд энэ хөгжиж байгаа хөгжил нь бас тийшээгаа ингээд харж байна да. Тэгээ одоо энэ том хөрөнгө оруулагчдыг татаад ингүүл яасан юм бэ гэдэг санаа ч юм уу тий. Хөрөнгө оруулалт юу н хаана ямар циклүүд дээр орж ирж байв. Одоо юу н хөрөнгө оруулалт бас юу бодогч байна. Тийм бидний хувьд яг хуу анх бол нөгөө маш бага буюу бараг л за хөрөнгө оруулалтгүйгээр эхлэх боломжтой манай салбар баггүй өөрөө. Тийм ч учраас сүүлийн 10 жил бас Монголд маш олон газрууд гарч ирсэн. Тэ энэ чинь нөгөө entry айгуу тийм барьергүй бизнес болчиход байгаа байхгүй юу. Гэхдээ ер нь Монголд тэр яг нөгөө хамгийн асуудалтай чинь яг дундаасаа том болох штэ тэ. Тэгэхээр бид нар бол нэг 0-оосаа жижиг рүүгээ дайжгүй очоод жижигээсээ дунд руу одоо дайжгүй очичоод байгаа. Томрон гэдэг чинь харин асар том бэрхшээл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг би бол нэг удаа хөрөнгө оруулалт татаж чадсан нөгөө Америкийн компанида Америк хөрөнгө оруулагчтай тэр мэн өөрөө яг л нөгөө founder based хөрөнгө оруулалт хийсэн. LinkedIn-ээр ер нь намайг харж агаад манайхыг ингээд байнгын тогтмол LinkedIn дээр харж агаад тэгээд над руу нэг удаа бичихэд би яг үнэндээ бол спам гэж бодчихсон. Тэгээд жоохон тоогоогүй. Тэгээд нөгөөд нь жоохон гайхаад хөө яа би жинхэнэ хүн ээ гэх. Яа маань боцаараа тэгээд надруу нэг баахан би нэрээ нэг юм хийдгээ би нэрээ бас ажгүй мөнгөтэй гэх. Тэгээд бүр Монгол руу нисэж ирээд надтай нэг уулзчихсэн. Тэг би яг сайн нөгөө ойлгохгүй ч гэхүү жоохон мангардаж байсан ч юм уу. Тэгээ хөрхийн амтаа 3 удаа бүр сүлдээ уулзаад тэгээд би бүр гайхаа энэ яах гэдэг. Тэгээд бид хоёр яг хамтарсан компани Америкт байгуулад тэгээ агуулгатай олоод ингээд юу яаж байгаа. Тэгээ ер нь одоо надад хамгийн анхны итгэсэн тийм хүн гэхүү дээ. Бусдаар бол манай Монгол үйл ажиллагаа бол зээлээр явдаг. Зээлийн хэмжээ мэн яг уу томордог. Тий. Одоо л бид нар сая нөгөө би бас нэг Facebook дээр бичсэн байсан нөгөө эн чинь миний хувьд яг за бусад хүмүүсийн хувьд ингээл юуч биш байж магадгүй. Гэхдээ миний хувьд сая амар том нэг одоо зээлийг хаач чадсан нь бүр ингээд уйлмарч юм шиг гарч шоудмарч юм шиг нэг юм амар гоё мэдрэмж байгаа байхгүй. Нэг чинь чадсан шүү бид нар гэд те. Нөгөө зээл чи бас эвгүй штэ тэгэл яг л нөгөө 20-да татан те. Тэгэл бид нар чинь цаастаа 20-да тэдэн төгрөг байлгах ёстой гэл тэгэл нөгөө буцаал 5 төгрөг орохоор пим гэл гарчдаг. Тэгэхээр яг би тэд айгу сахилга баттай бас байдаг. Өнөөдрийг хүртэл нэг удаач зээлийнхаа өдрийг тасалдуулж юм уу одоо хоцрооч үзээгөө. Тэгэхээр айгу сахилга баттай. Тэгэхээр яг ингээд зээлээс яг зээлийн хооронд явах нь өөрөө мэдээж амар хэцүү. Гэхдээ яг одоогийн байдлаар бидэрт бол энэ одоо Монголд олдох ганцхан л зам бол байгаа. Тэгэхээр бид нар одоо бас л айгу том зээлтэй бол явж байгаа. Ер нь гэхдээ дараагийн степ яалтчгүй жоохон мөнгө төлрүүлэх яадгүй л одоо нөгөө бид нар олон улсынхаа сайтаа лонч болцсон гоо сайхны салбарт бол бүр хамгийн багадаа сая доллараар маркетинг хийжээж жоохон танигдлаа гэж байгаа байхгүй. Одоо жоохон том компаниуд чинь нөгөө ихэнх нь үйлдвэрлэгч биш. Зүгээр л брэнд гаргаад маркетингээр зоддог. Бид нар шиг юм 30 хэдэн хүн байдаггүй нэг 5 маркетингийн залуу суухад л под хийгээл явчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө бидний хувьд нөгөө мөнгөгүй байгаа жоохон асуудалтай ч гэсэн бас л яг нөгөө одоо энэ глобал дээр яг л стартап шиг байгаа. Яг л нөгөө ребрандингээ дууссан. Эхний постоо оруулаад
одоо сая онлайн нөгөө олон улсынхын сайтыг хийнгуудаа эхний ордер орж ирэхэд л бөөнөрөө баярлалаа л та. Одоо яг нөгөө global man буцаал нойлоос эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг хэсэгтээ ямар ч байсан in house өөрсдөө контент хийгээд нөгөө айл болох органикаараа сонирхолтой юм хийгээ бид нар чи яагаад гэвэл түүх байгаа, хэлэх юм байгаа, харуулах юм байгаа. Тэгэхээр айл болох эхний ээлжинд жоохон органикаар юмнуудаа хийгээд яваад тэгээд нэг суураа дахиад нэг одоо нойлоосоо айтаахан хийчих юм бол ялцчихгүй одоо тэг хөрөнгө оруулалт бас татах шаардлагатай л болчиход байгаа. Одоо энэ ESG-ийн тайлан ч гэсэн амар нэмэр болно тийм дээ. Яг энэ олон улсын тийм ногоон зээл одоо нөгөө zero emission гэдэргээд явж байгаа энэ төслүүд дээр бол ялцчихгүй шууд амар гоё зээлүүд бас нэгдэж л шүү дээ олон улс хэрвээ ESG-тэй бол тийм. Тэгээд бас нөгөө нэг одоо health and beauty чигшил секторт бас шинээр бизнес эхлүүлмээр байгаа. За тий залуус зөндөө байгаа байлгүй тий. Тэгээ хулан маань бол яг нэг асуух хүн байхгүй гэдэг. Одоо бол асуух хүнтэй тий. Тэнгүүд энэ бизнесүүд юу н эхлэхэд одоо хэрвээ тэгээ бид ч бас ийм яг иймэрхүү чиглэлээр одоо ESG чиглэлийн бизнес учраас зээл авахд арай easy байдгүй гэж асуумаар. Яг го бид нар болохоор нөгөө нэг үе бодвол гэдэг шиг жишээлбэл нэгэн дээр нь ногоо зээл аваад нэгэн дээр нөгөө эмхтэй захиралтай зээл авсан. За яг банкны сектор айхтар муулмаргүй байна. Нэг үе бодвол ийм бас опшнууд гарч ирсэн нь айтайхан хэдийч амар ялхаа бол харагддаггүй. Тий яг зээлийн хүн арай жоохон бага те ингээд арай нэг жоохон уян хатан. Сүүлийн үед яг жишээлбэл эмхтэй дээр нөгөө барьцаа хөрөнгө нь заавал 100% та одоо нийлэх одоо шаардлагагүй те. Тэрний 50% хүрсэн ч гэсэн одоо батлан далтын сангаар ч юм уу те ингээд арай нэг жоохон уян хатан байж болно гэдэг. Гэтэ хүү бол ер нь л хэцүү шттэ. Одоо манайх чинь бас үйлдвэрлэгч компани болохоор тэгэл нөгөө өндөр хүндээ бол ер нь нэлээд л тийм идүүлдэг. Тэгэхээр тэр бол жоохон асуудалтай байдаг. Шинэ компаниудын хувьд гэх юм бол яг үнэлэх юм бол одоо хамаагүй амар болцоо. Яадгүй бид нар чинь нөгөө сүүлдээ чинь бүр ингээ кластер эдэр болоод айгүй олон газруудтай бол яг ковидоос хойш бас буцаад сүрсэн. Гэхдээ жишээлбэл органик бүтээгдэхүүний стандарт эдрийг одоо бичиж батлуулаад те бид нар ч одоо нөгөө түрүүн би анх хэлжсэн яагаад ингээ 10 жил нэг юм их юм хийсэн ч юм шиг тэгтээ амар удаан байсан байг бол нөгөө бусад бүх юм дээр бас ингээ айгүй цаг алдсан. Зүгээр л бид нар маркетинг хийх хэрэгтэй байтал хаа байсан Монголд ингээ стандарт мандарт хийж мэй гэлтэй. Ингээд нэг юм одоо орчноо бүрдүүлэх гэж ингээд бүр амар их цаг алдсан нь яг бидний хувьд жоохон асуудалтай байсан. Одоо л дараагийн газруудад бол тэр асуудал бол нэг байхгүй. Тэгээ түрүү чи миний хэлдэхээр нөгөө entry барьер багтай одоо бизнес эн чинь одоо хамгийн тэгтээ зүгээр чухал юм нь зүгээр миний анзаарснаар айгүй олон хүмүүс бас яг над руу бичдэг юм. Би одоо ийм савн хиймээр байна. Би ийм ваны бөмбөг хиймээр байна гэд. Тэгээ миний зүгээр гол асуудаг юм яг болно. Гэхдээ яг нөгөө өсөлдөх тэр нэг нөгөө unique-тэй selling point чи юу юм бэ? Тэнгүүтээ үгүй би яг ингээл бас хиймээр байна гэж эхэлцдэг аахгүй юу? Тэгэн гутаа яг зөв нүдэн дээр амар олон хийсэн. Гэхдээ бас болсон байгаа аахгүй юу? Тэгэхээр энэ ч өөрөө бас яг хайран. Гэхдээ мэдээж хүн хизээж алдахгүй айгүй их юм сурж байгаа ч гэсэн яг нөгөө эхнээсээ тэр нэг миний одоо энэ нэг үнц нь юу юм? Би яг юугаараа бусдаас ялгарх гээд байгаа нь те одоо ламаараас юугаар ялгархын гэж бодно гэхээс биш эднийх яг нэг юм дайжгүй юм хийгээд ах шүүгээр адилхан юм хий гэхэр чинь оршин тогтноход аюу хэцүү болчихж байгаа байхгүй яг мэдээж 1-2 жил гайгүй бах. Гэхдээ урт удаан хугацаагаар нөгөө компани томрох тусам асуудлууд томордог. Учираас эн чинь хүн болгоны бас яг хүсэж тах юм бол биш шүү дээ тий. Хүн болгон аюу хурдан томорж ингэж мөнгөтэй болохыг хүсдэг. Гэхдээ компани томорохоор асуудлууд одоо миний хувьд бүр олон улсын хэмжээнд асуудлууд байдаг учраас бүр ингээд толгой сүлдээ өвдөд аюу хэцүү байдаг. Тэгэхээр яг нөгөө суурай айгу зөв өөрөө тодорхойлоод би юугаар ялгарх юм, миний яг стори юу юм, миний яг авчрах үнц нь юу юм, миний яг нөгөө барих гэж байгаа арай өвөрмөц үнцх нь юу юм гэж харнуу гэхээс биш одоо бол Монгол бас л зөндөө л газруудтай болчих. Тэгэхээр тэр болгоноос би юугаар ялгарх вэ гэдгээл бодчих эхлүүлэхгүй бол ер нь бас болохгүй л гэж хэцүү шүү тий. Unique selling point амар чухал байна тий. За ерөнхийдөө бол нөгөө бизнесийн дахиад бас нөгөө өргөжлүүлэн брэнд хэдүүлэн бас цаг хязгаартай учраас дараагийн сэдвээр бас орох шаардлагатай юм болж байна. Тэгэд би ямар ч хэлсэн манай энэ удаагийн дугаараар Bako гэж Speak Easy бараага түрүүнд дурдсан. Тэгээд бид бас энэ гоё Итали вайнартай хэлж байгаа. Хэдүүлээ сулангийнхаа дараагийн төвшин гарах гэдэг
энэ дээр нэг зорилго дээр нь толгож идэх юм. За баярлалаа. Та бүхэндээс амжилт хүсье. Хоёлаа баг бүр ихэндэр нэг ингэж тоглодог нэг юутай болмоор л юм байна те. Марчаад байдаг. Аим гоё энэ одоо нөгөө нэг бизнесээс ингээд дараагийн чиглэлтэй дараагийн шатанда гарвал бас дахиад илүү амжилттай болох болов уу гэж бодоод байгаа байхгүй. Unicorn те. Тэр тусмаа яг Монголын брэнд одоо аймаг гоё. За тэгээд энэ томч гэж одоо ер нь хэдүүлэн ингээд чадах ятгаар хичээж байгаа энэ үн цэнтэй энэ брэнд те. Энэ брэндийг үүсгэхэд мэдээж сая 10 жил ингээд цаг нарахгүй өдөр болгон л ажиллалаа те. Шинийг санаачлаа. Тэгэл одоо ч ингээд хэдүүлээ анзаарсан бол нэг юм ярьж байгаа бол яг бүр тэр процесс руугаа амар их ингээд орчиж байгаа те. Яа тэгвэл тэр болгон өдөр болгон толгоонд нь байдаг учраас тэгж байгаа байх. Тэгэд мэдээж хүн юм чинь бас гой амарна, өөрийгөө цэнэглэн те. Тэгээд энэ бас нэг disconnect, reconnect гэдэг нэг юм хоёр концепт байгаа. Disconnect-ийн олон юм демандуудаас те нэг чөлөөлөгдөд байгаа дэлхийн нэг элемент муу юм а гэдгийг нэг мэдрэх нэг энэ бас их чухал юм байлаа. Тэгээд энэ тарих толгоо яаж цэнэглэж ийн хулан ер нь ямар хобби байна энэ work life balance гэдэг концептыг ер нь юу гэж боддог вэ? За би бол яг үнэнээ хэлэх юм бол эхний 5 жил нэг ч амраагүй. Ер нь нэг ч амраагүй. Нэг ч гэдэг нь бүр хагас өмцөнийг яриад байна. Бүр нэг ч амраагүй. Би яг бүр эхний 2 жил чи угаасаа өөрөө бүх юмаа нөгөө яг хүргэлтэж хийн одоо албан бичгүүдэж явуулна. Тэгэл нөгөө түрүүн бас хэллээ шүү дээ ингээд би айгу детальны юм ярьдгээр нөгөө бүгдийг нь өөрөө хийдэг байсан. Одоо хүртэл ялангуяа олон улсын юм өөрөө хийдэг учраас эн чинь нөгөө амар миний ингээд пашн байгаа даа байхгүй. Би хүнд даатуудгүй, би хүнд мөнгө төлж одоо өөр газар би яг өөрөө л хийдэг. Тэгэхээр яг эхний 5 жил бол би амар их ажилладаг байсан. Тавтуын орой манай найз зүү шоуж байхад ажилладаг байсан. Бүтэн сайнны өглөө хүмүүс унтж байхад ажилладаг л байсан. Төрс өдрөөрөө ажилласан, шинэ жилээр өөрөө хүргэлтээ хийдэг байсан, наадмаар ажилладаг байсан. За ингээл ер нь байнга л ажилладаг байсан. Тэгэхээр яг хөө мэдээж эн чинь нөгөө бас л нэг юм нөгөө манай чинь нэг тийм айхтар өөр бизнес одоо манай чинь яг л зүгээр бизнестэй. Тэгээ бизнесийн зарчмаар угаасаа 5 жил болонгуудаа хэрвээ 5 жил оршин тогтнож байгаа юм бол ер нь таныг бас зүү юм дэжгүй хийгээд байна л гэдэг мессеж өгдөг те. Тэгэхээр 5 жил дээрээ би угаасаа яг ингээд юм одоо амар breakdown тоосон. Өөрөө бүр ингээ ядраад имлэг твтч мөвтэй нөгөө байнгын дархлаа унаад тий burnout болоо бүр айгүй төвхтэй байдаг байсан. Тэгээд нөгөө хөрхөн охинтой болонгуудаа яг бодож эхэлж байгаа би ч одоо юу илээ энэ ч одоо бас эмэгтэй хүн бизнес эрхлэгч байна гэдэг бол айгүй хэцүү. Ягаад гэвэл ялцчгүй энэ ч одоо би тэл нөгөө төрж мөрхийг бол хүнд шилжүүлж болохгүй шүү дээ. Би л хийж байгаа юм чи. Өөрөө л. Тэрсний дараах 9 шидийн хувьд тэр чи би хийж байгаа. Гэхдээ хажуугаараа миний одоо бизнес чи миний том хүүхэд байхгүй юу? Энд чи миний яг л том хүүхчиг те. Тэгэхээр нөгөө энийг чи бас ингээд орхиж болохгүй ингээд яг аюу хэцүү юу юм байсан. Тэгээд би бол эмнэлэгтний 2 3 удаа хөвтэй бүр ингээд наваа нөгөө эмчин хэлдэг та бүр ив ирүүл та бүр ингээд зүгээр ив ирүүл гэхдээ зүгээр та ингээд бүр хитрхи ингээд нөгөө тархич ингээд бүр секунд болгоо ингээд бүр ингээд ажилдаг те. Тэгээд би яг за бас нэг юм work life balance гэж юм бас байвал зүгээр юм байна гэж бодоод хүүхдээсээ болоод тэгээд нэг айгуу чухал юм өөрөө ч нэг бодож олоогүй нөгөө Америкт би нэг эмэгтэйчүүдийн лидершип хөтөлбөр тэнцээд очоод нөгөө айгуу мундаг эмэгтэйчүүдтэй дайралтахад нэг бүр амар том Америкийн одоо хэдэн групп компанид ингээ үүсгэн байгуулж ирсэн эмэгтэй яг тэгжсэн эмэгтэй хүн ялангуяа одоо ингэж амар тэмтэй амбицтай амжилттай ингээд одоо урагшлагыг ингээ айгуу том алсын хараатай байх юм бол хамгийн түрүүнд бас өөртөө айгуу цаг одоо хандуулж те өөртөө ингээд айгу өөрийгөө чухалж явахгүй бол өстой нөгөө burnout болоод чи унаад өччих юм бол тэгэд маргааш компанийг чи хэн авч явах юм ингээл надаас яг нэг асуунгуудаа би чинь шууд амар хүн дээр хүлээж авчиж байгаа юм чи. Тэгээ тэр эмэгтэй жишээлбэл би ингээ календарт ажлын одоо уулзалтыг оруулж байгаа мэт те яг бусдыг чухалж байгаа мэт өөрийнхөө йоганы цагийг ажлын календартаа оруулдаг гэж байгаа байхгүй юу. Тэгснээрээ би өөртөө үнэнч байгаад яг тэр цагаа одоо те өөр юмд анхааруулт одоо хандахгүй ингээд би ч нэрээ ийм ажилтай шүү гэж одоо өөртөө сануулад манай ажлынхан ч гэсэн мэддэг болсон
гэдг нь надад бүр амар таалагдаад яаггүй яг ингээ календарт оруулахгүй бид нар ч одоо бусад бүх одоо би одоо өнөөдрийг оруулангуудаа манай бүх ажилчид мэдж байгаа байхгүй за ингээ захирал тийш явах юм байна. Тэгэнгүүтээ би одоо жишээлбэл биеийн таймер хиймээр байвал календарт оруулахгүй бол хийхгүй байх магадлал айгүй өндөр. А би ч одоо нэрээ юм юмтай нэрээ за яг за 4-өөс хичээ за яг 5-аас хичээ 6-аас хичээ гээл те ингэсээр адил тэл орой ядраад унтчих байгаа юм чинь. Тэгэхээр миний айгүй чухал одоо хийдэг болсон зүйл нь яг өөрийнхөө одоо биеийн таймерын цагийг календартаа оруулаад яг тэрэндээ хариуцлагатайгаар яг л миний ажил шүү гэж бодоод би тэрийг хийдэг болцсон. Ингэснээрээ нөгөө одоо айгүй тийм арай нэг жоохон тайван амьдардаг болцсон ч гэх юм уу. Эрэгтэй юу нэмэгтэй ч гэлтгүй юу эрэгтэй хүн ч гэсэн те ялангуяа удирдах албан тушаалтай хүнд бол айгүй зүгээр. Нөгөө хоёр дахь нь миний нэг чухал хийдэг болсон зүйл бас хүүхдээсээ болоод гэрлүүгээ ирүүл одоо нөгөө ажлынхаа хаалгыг хаана. Тэгэхээр би хүүхдтэйгээ байхдаа ажилдаа санаа зовдөггүй. Яг л хүүхдтэйгээ тухайн моментэд одоо тоглол би ингээд хүүхдтэйгээ тоглож байгаа юм шиг бадар бид нар ч бас тэгдэж штэ ингээд тоглож байгаа юм шиг мөртлөө нэг юм ажиллаа бодоод өгдөг те. Тэгэнгүүтээ ажил дээрээ байнгуудаа нөгөө хүүхдтэй санаа зовоод өгдөг те. Тэгэхээр би одоо яг нөгөө миний зүгээр нэг баримтлагдаг айгу амьдралын чухал зүйл юу вэ гэх юм бол яг л моменттай одоо оршин тогтнох. Тэгэхээр би яг л хүүхдтэйгээ байвал хүүхдтэйгээ байна, ажил дээрээ байвал би хүүхдтэй санаа зовхгүй, би ажиллаа хийн. Тэгэхээр нөгөө ингээд тарих бас одоо хамаагүй амарч эхэлт юм билээ. Тэгэнгүүтээ яг гэрлүүгээ орж ирвэл ажлынхаа хаалгыг хаана ажил руугаа ирвэл гэр бүлийнхаа одоо тэр нэг бусад юмнуудыг ингээд төр зүр орхиод яг л нэг бүтээмжтэй ажиллах. Би тэгээ сүултээ нөгөө яг за ер нь яавал миний ажлын бүтээмж айгуу сайн байж болохоор байна гингүүд нөгөө кофе хамгийн түрүүнд ирээд кофе халуун байгаа дээрээ би нөгөө матрикс ингээд бий болгочингуудаа кофе халуун байгаа дээрээ хамгийн яаралтай бөгөөд чухал зүйлүүдэд хийдэг. Халуун байгаа дээрээ яаралтай бас чухал. За тэгээ кофе мофиго уугаад ингэчингуудаа яаралтай юмнууд хийдэг. Одоо нэг тийм чухал биш. Гэхдээ л нэг өнөөдөртөө нэг хийх ёстой. Тэгээ хоолны дараа хүн чинь бас нэг арай өөр болчихдээ шүү дээ. Нэг ингээд тэрэн дээр болохоор би яаралтай биш. Зүгээр чухал гэдэг нь илүү стратегтэй холбоотой, илүү бодох, илүү судлах ч юм уу те. Тэгээд нөгөө ингээ өдрөө хуваахаар ер нь айгүй зүгээр надад санагддаг болсон. Ягдвал яг ингээд өдрөө ингэж хуваахгүй бол орой нөгөө яаралтай мөртлөө чухал юмаа хийгээгүй байхаар ингээд хүн стресстэй, нервтэй те ингээд явцдаг. Тэгэхээр би бол өдрөө заавал тэгж хувааж явдаг. Тэгэхээр нөгөө орой илүү нэг юм бодох, одоо те судлах нэг тиймэрхүү юмнуудаа хийдэг. Үдээс өмнө доо илүү яаралтай чухал юмнуудаа ингээ хийж дуусгаад ямар ч гэсэн энэ дотроос нэг юм таскийг чеклж явдаг. Би тэд нөгөө Германд бас өссөн болохоор айгүй тийм юу энийг хийх ёстой, тэрийг хийх ёстой гэдэг нөгөө өөрөө өөртөө ингээ айгүй зарчимч байгаад байдаг. Тэгэхээр тиймэрхүү байдлаар яг өдрөө ерөнхийдөө юу ачдаг л да ингээ хуваачдаг. Гэхдээ нөгөө талаараа одоо яалтчгүй стартаптай байсан хүн, entrepreneur хүн тэгэл одоо юу надад ирнэ зүгээр л иргэдээ гэж. Одоо сурч байна тийм. Одоо бүр ингээд нөгөө яг сүүлийн хагас бүр ямар ч төлөвлөгөөгүй явдаг. Зүгээр л тийм юу вэ зүгээр. Манай өмнөд тохиолд нөгөө UB comedy-ийн бата орсон аахгүй. Тэгээ бас яг нөгөө стартап бас яг комедиг танд бас 10 жил болж байгаа тийм. Тэгсэн чинь бас яг тийцсэн ингээд бүр ингээд амар төлөвлөж ингэж явдаг байж байгаа. Одоо бол ингээд ирүүл иргэдээ тэгэл embrace хийж байгаа. Ингээл бүр өөрөө ярьсан нэг юм хоос аяг ингээл ороод гардаг. Тэгээд ингээл тэр үед нь ингээл зохицуулдаг болчихсон. Яг яалтчгүй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, ялангуяа шинэлэг юм хийж байгаа хүмүүс нэг юм хальт гэгэрхгүй бол энэ чинь нөгөө ингээ амар хүн дээр юмыг хүлээж авал Монгол шиг хүнд газар чинь хүнийг амар стресс угаасаа стресстүүлж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө жоохон хүнхээ ингээл за яах вэ гэл тэгэл манай ажилч айгу инээдтэй ингээ дэлхий сүнсэн ч та ингээ өөдөөс за яах вэ гэж сууж идэг айгу хэцүү. Юусэн чи надаас болоод манайхан одоо бүр нэг юм ингэжлээ гэж. Нэг юм жоохон хөвгтөд хүртлээ бүгдээр чи ингэжэл байдгийг ингээ. Яг эндүү шилжихгүй бол ингээд өөрөө тест амар стресс аваад бүх юм дээр ингээл одоо хамгийн хэцүү нь Монгол бүх юмаа гоё болгоцсон байж идэл гинт нэг байцаагш ороод ирдэг байхгүй. Яг нөө бусдаас тий өөрөөс хамааралгүй айгүй стресстэй байхгүй. Яг тий. Nice. Сайн нөгөө биеийн тамир гэдэг ярангууд одоо яг тэр тал руугаа яг ямархуу бас одоо спорт юм уу юм хийж байгаа.
Тийм. Би бол ер нь огт биеийн тамир хийдэггүй төрлийн одоо яг л одоо миний хобби баг ажил байсан. Гэхдээ сүүлийн үед ялцчихгүй тэгээ биеийн тамирыг амар чухал гэж боддог болсон. Тэгээ би багасаа сэлдэг байсан. Тэгээд сэлэх айгуу дуртай. Гэхдээ сэлээд байсан чи амар туураад Ямар гоё зурдаг байна. Тэгээ амар тарцсан чи жоохон сэлхээ байгаад одоо яг нөгөө би өмнө нь ингээд жимийг амар тэнэг хийж яддаг аахгүй. Ингээл нэг л их ингээл нэг амар зовоод байгаа юм шиг. Тэгэхээр одоо би бол жимийг бүр үнэхээр бүр ингээд ямар гоё юм бэ гэж боддог болцсон. Тэгээ би одоо жимд явж байгаа, ер нь тогтмол явж байгаа. Тэрнээсээ болоод хоолоо бүр ингээд оронгоор нь эргүүлсэн. Одоо хооллолт бол маш одоо зүр өөрчлөгдсөн. Тэгэд нөгөө яг жимнээсээ болоод за би хэрийг одоо уурга хүлээж авч जैन те би хэрийг одоо карбуудтай байна. Би хэрийг одоо ингээ юу яаж гэхээр миний хооллолт бүр бас айгүй айтайхан болцсон ер нь. Тэгээ хооллолт өөрчлөгдсөн чинь ингээд бусад бүх юм бас айгүй өөрчлөгдөд. Тэгээ ер нь бол жимд одоо айгүй дуурлаад байгаа. Одоо манай бямбач яг бассейн сэлэн тэгээд жим штэ те. Одоо яг жим дээр би ерөөс явж чадахгүй байгаа байхгүй ингээд зөндөө бодлогоо үзчихсэн. Очингууд ингээд яг төрний хэлээ надад авахгүй. Мангар санагдаад байхгүй. Мөнгө төлж очсноо ингээд тоолоод ингээд би нөгөө бас сакс волейболоор ирээд ингээд нэрэгсэн надад харсан. Тэгээ одоо яг тэрэнд яг яаж тассан бэ? Гэхдээ би яг нөгөө юунаас л одоо би чинь тэгэл мэдээж тэгэл одоо тэгэл бас нэг залуу хүнч бас хүн биш ээ гэж амар хөшөө шиг яриад байгаа. Жинсэтэй ажиллаа тийм болчтой байна. Яа хөшөөсөн. Тэгэхээр нөгөө жими надаа хамгийн гоё нь одоо би түрүү хэллээ ш нөгөө би амар сэлэх дуртай би бүр үнэхээр сэлэх дуртай би бол ингээл шууд нөгөө 50 баан ингээд сэлчдэг байхгүй юу. Гэхдээ нөгөө нэг анзаарсан юм нөгөө зөвхөн жимээр би зүгээр ингээд анзаарсан нь яг ингээд хүссэн хэсгүүдэд хөгжүүлэх боломжтой. Одоо би бол яг ингээд те яг за би энийгээ мөрөө хөгжүүлмээр байна гэвэл яг л мөрөө хөгжүүлэх боломжтой. Одоо тэгэхээр яг ингээд яг тэр жимэл яг тэрнийг боломжуудыг олгодог. Бусд нь болохоор яг илүү гоё кардио, ерөнхийдөө хөдөлгөөтэй байх те. Одоо сэлэх гэдэг чинь ерөнхийдөө л гоё ингээ хөдөлгөөнтэй байх. Гэхдээ яг за би одоо мөрөө ингмээр байна. Би одоо юу гэдэг чинь бэлхүүсээ ингмээр байна. Одоо би бөксөө ингмээр байна ч юм уу. Тэр нь яг жимнээс л надад гарч ирэх боломжтой харагдсан. Тэгээ би бас яг бүр ихэндээ аюу хачин санагдаал ичээл гайхаал нэг боломд очдөг байсан бол тэгэд нөгөө яг ингээд ороод эхлэхээр аюу гоё л болчихдаг. Нөө тэмүүл чи ууландтай амар алхахдаг. Ууланд бол яг би ойлгоод байгаа байхгүй ингээд нөгөө толгой байлаа ингээд гарч яваад байгальтай ойрхон ингээд давхар нөгөө ментал талаасаа ингээд гоё болоод ороод ирж байгаа болохоор надад болоод байдаг байхгүй. Тэгээ яг жин дээр ингээд очингод ингээд нэг л тэгвэл ерөнхийдөө бол процесс гэхээсээ илүү тэр үр дүн дээр тийм би бол зорилгоо дотроо тавьчихдаг байхгүй юу бүх юмд ер нь тэгэд миний зорилго энэнд тохирсон хамгийн боломжтой юм юу вэ гэж одоо боддог. Тэгэхээр одоо уикендээр би заавал лагер руу явдаг. Бүр заавал би бол хүүхдээ одоо энэ үйл ханаа төргүүлэхгүй байж чадсан нь дандаа лагер явуулдаг. Ханаа түрээгүй. Ердөөсөө бас залуу ээж аваад үзэж байгаа тий. Тэр бол баг бүтэн том сэдв. Гэхдээ нөгөө цэцэрлэгт явдаг 4 настай нэг өдөрч таслаагүй яадгүй нөгөө халамж нь амар чухал байсан. Витаминууд маш чухал байсан. Нөгөө мэдээж за нойр айгу чухал. Тэгэнгүүтээ би ч нөгөө уламжлалт айгу юм хийдэг. Нөгөө давстай баанд оруулаад гаргаж ирж нөгөө сүүл мүлээр массаж засаажлаа. Тэгэд нэг чухал юм харин хасаа бүтэн сайн болгон агаарт бүр нэлээд агаарт ингээд байлгасан. Тэгснээрээ ингээд яг нэг жоохон нус мус нь бол гооч мэдээж тэгэл нэг хоолой ам нь эвгүрнэ. Гэхдээ тэгээд нөгөө антибиотик нэг ч ороогүй харин. Тэгэхээр яг би бол энэ талаас нэг пост бичээ гэж одоо за ямар ч байсан нэг тэгээд ч юм байна. Энэ бол амар бүр одоо баг клавараас ч илүү амар том амжилт байсан. Миний хувьд. Би л санд ажилладаг хүмүүс ч юм уу те. Баян хөвгтнөстэй. Энэ бүр ингэсээ сонсон ч бүр шокерч штэ. Тэгээд бас өмнөх дугаар дээр бас эвдэлээ ярилцсан. Хот одоо баг бидрийг өөрөө хөөгд байна удаа гэж те. Айгуу юу болоод байгаа энэ нөхцөл байдалд ийм таны одоо энэ зөвлөгөө болстой амар чухал байхгүй те. Би түрүүн жим дээрээс 3 юм хэлсэн юм. Тийм л байс яг жим нэр. Тийм би дээрээс ер нь бол энийг амар уриалмаар байдаг байхгүй юу. Ер нь бол те яаж ч байсан. Жим нэгдүгээрт яг нөгөө түрүү олон гэлжсээр биеийнхээ тусгай болчингуудыг фокуслж хөгжүүлж бас боломжтой. Хоёрдох юм бол сэтгэл санаа фокуслаад нөгөө нэг дисконнект болно. Яг тэр тасгал дээр л анхаарал хандуулж байгаа учраас өөр юм бодохгүй.
Хоёрдугаарт гэх юм бол гуравдугаарт гэх юм бол нөгөө нэг сэтгэл санааны байдал. Хэрвээ хулан чамд яг өөрт чинь мэдэгдэжсэн бол те. Ерөөсөө юмыг аюу бас нөгөө нэг хүлээцтэй нэгт хүлээж авч чаддаг болно. Олон талаас харж чаддаг болно. Яг бол тархичин амраад байгаа учраас тэр тодорхой хэмжээнд. Тэгээд энэ бие физиологч өөрөө бас тэрийг нэгж байгаа байхгүй автоматар. Бид нар өөсөө ийм 9 8 9 10 цаг суухад зориулагдаагүй бие физиолог байгаа байхгүй. Бид нар байнга хөдөлж идэг ерөөсөө ингэж бидний нөгөө нэг юм реплenish явагдаж идэг ийм амтан байгаа байхгүй. Тэгэхээр энийг би бас зөвөр дурдах гэсэн. Жим орохоор миний 7-2 л ажиллаад байгаа байхгүй. Яаж энийг илүү efficient хийгөө яаж энийг те 10 биш нэг 8-ыг ингээ хийгээ ижлэхий үр дүн гаргах вэ? Гэхдээ яг ер нь зүгээр одоо би бол зүгээр сүүлийн үед юунд амар одоо ач холбогдол өгдөг болсон байвал хүн өөртөө тохирсон юм ал олох нь бас байна ярьж байгаа. Тийм тухайн хүний одоо ад жаргалд амар нөлөөлнө. Тэгвэл одоо ингээд жишээлбэл за энэ хүн бит хоёроос болоод за би жимт ёстой байна гэж бодож л эхлэх нь өөрөө стресс үүсгэж байгаа байхгүй юу. Тэнгүүт магадгүй дөрөвчин сагс нь урд чинь илүү тохирч байвал сагсаа хийх хэрэгтэй. А гэтээ ямар нэгэн байдлаар би энэ тамир бол хийж хэрэгтэй. Одоо өвдгөө та. Хоёр хоёлаа ингэ сэлэх дуртай гэдэг чинь шүү дээ. Яг юундаа яадаг вэ? Одоо зүгээр нөгөө сэлэх гэдэнгүүд дийлэн хүмүүс зүгээр нөгөө бассейнд очиод ингээд суучаад байдаг шүү дээ. Нөгөө хоёр бол бүр яг ингээд лап яваад байдаг гэж болоод шүү дээ. Яг тэрний гоё юм яг юу гэдэг хоёлонгоос ч маань ярьж. За би бол яг нэг сэлэхтэй 50 лап явдаг. 25. Тийм. Тэгээд 50-аар үржин тий. Тийм, 1 2 гэл ингээл явчихдаг. Тэгээд заавал 50-гээ дуусгал гардаг. Хаяа яг ядарсан үедээ нэг 45 50 минут болдог. Бүр амар айхтар дэжгүй энержитэй үедээ би өөрийнхөө рекорд бол 35 минутанд 50 лап сэлжсэн. Би тэгээ бас л нөгөө дандаа өөртөө зорилго тавьдаг. 50 сэлснээрээ одоо эн чинь бас нөгөө яг тууштай хөдөлсөн. Тэгээд нөгөө сэлгч өөрөө бас одоо сэлдэг хүмүүс ч амар гоё битэй. Тэгээд нөгөө мөр гоётой ингээ ер нь л айгуу гоё байдаг. Тэгээд сэлж яхад бас эсвэл би юм боддггүй эсвэл бас л нөгөө нэг зүүдэлж байгаа гэдэг шиг амар сонь сэлж яхтай ингээд айгуу санаа орчдөг шүү дээ. Айгуу сонь ингээд сэлж яхад би нэрэд их хэстэй юм биш ч юм уу. Инг хэстэй юм биш. Тэгэхээр яг тэр нэг нөгөө 25 гэдэг чинь бас л удаан хугацаа шүү дээ. Тэр хооронд ингээд айгууд эсвэл амардаг эсвэл ингээд нилээ их юм бодцдаг. Тэгэхээр мэдгүй би бол ер нь усанд байх айгууд дуртай. Устай их ойрхон. Тэр бас яг бас амар фокуслждаг. Бүр сүултээ ингээд нүдэн ханаад явдаг байхгүй бүр. Нүдэн ханаад бүр нүдэн анжаа чинь ямсгаа аваад яг нөгөө юу болчих жоохгүй алхаж байгаатай адилхан. Тэгээд тэгэхээр нэгт амар гоё юм гоё фокус орж ирсэн. Ер нь амар дип тэрийг юу гэдэг вэ? Транс байдалд очно гэдэг нэг төшөө яриадс дээр тийм нэг транс байдалд очиж тийм бэл. Би болохоор нэг тасгалуудаа яг циклээр хуваадаг 4 сет орно. 4 сет ороход минийх яг нийтдээ нэг километр хагас болдог байхгүй 1500 м. Тэгээд сетнүүдтэй яг нөгөө тасгалууд нь өөр бас янз бүрийн өөр булчингуудыг ажилуулдаг. Тэгээд гинт нөгөө хөдлөх тэр чинь бас зүрхний ачааллыг хэсэг те. Тэрнээс яг ингээд би тэр 4 сетийг хийсний дараагаар зааланд орцсон юм шиг сакс тоглолцсон юм шиг хөлөрдөг. Усан дотор штэ хүд усан дотор. За тэгээд чи саунд ороод ингээд нөгөө хүтэн копланжд ороод гараад ирэхээр бүр ингээд амьдрал өөр харагдана бүр. Бүр тэр ингээд би бүр зүгээр бассейнд орчоо ингээд гараа гадаа алхахад хүртэл баг гэл шал өөр майнд те. Охныг айгүйх одоо бассейнд дагуулж явдаг. Тэгээ сая үүлд ингээд гадаа бүр амар хүтэн байхад тэгэл бассейнд нөгөө оруулахаар яг ингээд хүүтэн ус руу орлоо буцаж гарлаа хүүтэн ус руу орлоо буцаж гарлаа гэхээр цусны эргэлт мэрэл бүх ер нь бүх юм л амар сайнаар нөлөөлдөг. Би бас нэг юм мартчихчих. Амьсгал. Одоо энэ залуучууд амар их веб татаад байгаа шүү дээ. Тэр нөгөө нэгт уушин дотор ороод үлдчихэж байгаа амар их элементүүд байгаа. Тэгээ буцаж гардгүй ингэнэ. Тэгээ тэрэнд бас амьсгал амар чухал. Хэдүүлээ чи ингээл байнга нэг л амьсгалын темпер яваад байгаа шүү дээ. Тэгээ нэг лаг медитейшн хийдэг хүмүүс амьсгалаараа амар тоглоод байдаг шүү дээ. Тэр бүр амар чухал юм байна. Тэгээд нөгөө бассейн сэлж яхад жинхэнэ амьсгалаараа тоглоо шүү дээ. Тэгээд их уушнаас нөгөө нэг ялгадс гарна. Зэр задраад тэгж тэр бас амар нөлөөтэй. Тэр уушгч нь их цэвэрч байгаа тэрийг ажиллуулж байгаа гэсэн нэг тэр бас манай хүүхдэд айгүй нөлөөсөн баха. Саяны шууд наад сэтгэлүүчэн бүгдээрээ сая сольсон ч гэсэн би буцаад очмоор санагдаад байна л да. Миний эргэн тойронд байдаг бүх хүүхдтэй хүмүүс яг нөгөөлөл ямар нэгэн байдлаар хүүхд ханаад төрсөн. Тэгээд театр руу очдог бүр тэр хэмжээнд л дандаа байгаад байдаг те. Тэнгүүд ингээ ханаа төрөөг би бүр гайхад. Тэнгүүд яг одоо өөрийнх нь яг ингээ авсан
За лагер юм байна. За бассейнд явж байгаа юм байна. Өөр яг юу хийсэн бэ? Энийг нэг хэлээд өгч бас үзэж байгаа хүмүүс манаас. Тийм. Яг би ягаад энийг бүр амар бас энэ өвөлдөд ингээд чухалчсан бэ гэх юм бол төрөөл угаасаа тэр чигээрэл өвдсөн. Тэгэл тэр хөрхийн 1 настайдаа ч антибиотик уусан, 2 настайдаа ч антибиотик уусан, цэцэрлэг ороод өвдсөн. Тэгээ бүр ингээд эн чин бүр ингээд ээж хүний хувьд ингэж бүр зүрх бүр өвдмөр хэмжээний байгаа байхгүй. Тэгээ 3 настайд нь би яг за ер нь энэ жоохон биш юм байна гэд явангуудаа витамин D амар чухал. Одоо бид нар чинь ер нь тэр чигээр хөгшин залуугүй витамин D-ийн дутагдaltaй. Ер нь зүгээр зүгээр миний анзаарснаар ингээд ээж аваад ингээд жоохон хамаа намайг ингээд юм уу витаминаар бөмбөгддөг. Тэгэхээр хамгийн чухал юм ер нь эрдсэн шинжилгээгээ өгөөд энэ хүүхдэд яг юу дутагдаад байна. Алийг нь ямар тунгаар уух ёстой вэ гэх те. Одоо манай хүүхд бол айгүй сайн витамин уудаг. Би бол ер нь айгүй витамин сайн уудаг. Яг бол Монголд ч нөгөө хоол хүнснээсээ бас тэр чигээрээ бид нар ингээд одоо идж байгаа бүх юмараа ингээд бүрэн витаминаа бас авдаггүй те. Нөгөө талаар бол орой олгын ер нь давстай баанд оруулдаг. Давстай, соодтай, ганктай, ясны шүлтэй. Би чи нөгөө өөрөө ийм уламжлал юм бас тэгээ сонирхдаг болохоор яалтчгүй одоо ясны шүлэнд оруулснараа тэр хүүхэд чи арьсаараа дамжуулаад кальц авчиж байгаа юм тий. Давстай усанд оруулснараа тэр хүүхэд чи одоо арьсаараа дамжуулаад одоо хорн гадагшилж байгаа байхгүй. Тэгэхээр бит хоёр бол ялангуяа хамгийн утаатай хэсэг амьдардаг 11 дугаар хоороолбор амар утаатай. Тэгэхээр нөгөө толгоондоо би чинь за угаасаа манай хүүхд утаанд хордож байгаа юм чи яавал ядаж тэрийг нь буцажтай хоргоожуулах вэ гэдэг одоо юм байгаа юм чинь. Тэгэхээр нөгөө буцаал баг миний нөгөө угаасаа орчин хэцүү байгаа юм ядаж өөрөөсөө шалтгаалх юмнуудаа хий. За тэгэн гутаа давстай усанд оруулдаг, сүйтэй усанд оруулдаг, юутай одоо түрүү чи ясны шүлтэй усанд оруулдаг. Тэр бол бүр амар сайн. Ясны шүлээр нөгөө тэр хүүхд чи яг ингээд нөгөө кальц мал хамаагүй юм арьсаараа дамжуулаад арьс чинь бидний одоо аюу том нөгөө ингэж дамжуулагч байгаа даа байхгүй. За тэгэн гутаа аюу их нөгөө массажлна. Шувт нь нөгөө нэг нөгөө цусны эргэлтийн сайжруулах үүднээс хөл мүлийн ингээ амар их массажлна. Одоо манай хүүхд чи орой олгоо ингээл массаж гэл ингээл массажаа гэл нэг юм салаанд байгаа юм шиг л байдаг. За тэгэд мэдээж нөгөө аюу их тийм нөгөө битүүшүүл хоньны шүл одоо нөгөө шар тосонд хайрсан хуушуур гарын алган хөлийн алганд нь те за ингээд ямар ч байсан нэг юм нөгөө эмгүү холбоотой нэг тиймэрхүү юмнуудаа хийж чана. За тэгээд витамин айгуу сайн уудаг. Манай хүчин D-г айгуу сайн уун, C айгуу сайн уун, нөгөө цинк айгуу сайн уун. Цинк дутагдаад эхлэхээр тэгээд цайр дутагдаад эхлэхээр бас дархлаа айгуу их ундаг. За мэдээж яг ханаад бол хөрхийн хувьд бол хүрдэн ус мусн гоожол нөгөө өөрөө эрүүл орчинд байж байгаа цэцэрлэгт очиод мэдээж тэ ингээд талбарт авдаг. Тэгэн гутаа би бол жишээлбэл нөгөө оюуна гэдэг эмчтэр очдгийн. Тэр оюуна гэдэг эмч маань им өгдөггүй. Нөгөө хуучаа аргаар жишээлбэл цэрийг ингээд хавхалж авчдаг. Тэгэн гутаа нөгөө ингээд амьсгалж чадахгүй ингээд хорчинжээсээ одоо энийг нөгөө уушиг нь ингээд амар байсан хүүхэд чинь яг ингээд авчихаар бүр нүдэн дээр нөгөө бүр ийм их цэрэг гардаг шүү дээ. Тэр жоох хүүхдээс тэгээд ингээд ийм их тэгэн гутаа нөгөө нэг тэр чинь нөгөө ингээд бүглэрөөд тэр нэг ингээд уушгинд нь ингээд нөгөө бүр байчаар антибиотикээр ороод байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд нөгөө хуучтны аргаар яг тэгсэн чинь манай би чамайг тэгдэх байсан шүү дээ. Тэгээд ингээд гаргаад авчихаараа манай хүчин шууд Тэгэл маргааш нь цэцэрлэгтээ авчдаг. Тэгэн гутаа нөө хоолоо өвдөх чинь бас бид нар чинь ингээл бас л буруу одог одоо хүүтэн юм битээ, хөл нүцгэн битээ, хоолоо өвдөх чинь цэвэрл зүгээр бактери юм байл л шүү дээ. Тэгэхээр жишээлбэл нөгөө том хүнээс айгүй хүүхд рүү бактери үрждэг, одоо халдвардаг. Тэгэхээр одоо ингээл одоо би өвөөгийн дандаа хэлдэг. Та битээ ингээл гэл нөгөө ингэж өвчий гэд яг бол том хүнээс тэр нь дамжаал хүүхд чинь хөрхий хоолоо нь өвчөж байгаа байхгүй юу. Тэгэн гутаа бид нар бол одоо би бол жишээлбэл идчихсэн юм хүүхдээ идэж өгдөггүй ч юм уу. Одоо ингээд аль болох ингээд тусгаарлаж яг л тэр нэг юуг нь байлгадаг. Тэгэл бас л яг тэр нөгөө амар тийм бактерит олчингуудаа тэрийг ингээд ахуулчаар ийм уух шаардлага байхгүй. Тэгэхээр манай хүүхд энэ өвөл яг нь ус нь гойцсон. Ханиасан, жоохон цэртэй болсон, одоо тэрний бактери нь үүссэн. Гэхдээ нэг ч ийм ууж антибиотик уугаагүй. Тэнгуутаа одоо нөгөө ингээд наад захын тэр нэг нөгөө зүгийн балан татлага матлага гэл те. Тэгэл өглөө ядаж цэцэрлэгт нь жишээлбэл яг нэг жоохон сонирн болох гэдэг байвал тогшиж могшаал яваалал тэрний зүгийн балан татлага идэр хийгээд тахаар нөгөө хүндрүүлэхээс нь өмнө ингээд тий арга хэмжээ авчвал хүүхд чи өөрөө нөгөө ингээд ийм уугаад антибиотик уухаар улам нөгөө дархлаа нь үүсэхгүй
ингээд нөгөө хямраад сулдаад тэнгуутаа энэ антибиотикаас одоо ууж исэн бол тэр антибиотик нь нөлөөлөхө байнгуутаа өөр антибиотик руу ороод ингэсээр хагаад нөгөө тэр хүүхэд чи өөрөө өөрийнх нь дархлааг бий болгох чадахгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би бол одоо нус гоочхыг нь зүгээр гэдэг. Ягдвал өөрөө өөрийнх нь дархлааг бий болгож энэ нөгөө хүүхдийн чинь тэр бүх юм чинь ингээд хөгжиж төлөвшөж ингээд тэрний жижигхэн бактериуд нь тэрний муу бактери ингээд яагаад ингэж явбал илүү одоо эрүүл байдаг. Тэгээ би яг бүр энэ өвлжөнгөө ингээд за яг ингэ шүү гэл явсан чи харин статутууд айгуу сайн бүр байсан. Тэгээд саяны оюуны амч нь хаана байдаг вэ? Оюуны амч гэдэг нөө үрхэн гэдэг имлэгтэй байдгийн. Үрхэн гэдэг. Тэгээ ер нь хүмүүс айгуу сайн мэддэг. Маш ер нь алдартай. Хаана байдаг вэ? Тий, нарны замын тэнд одоо нөгөө тий. Тэгэл одоо жоохон хуучны арга. Гэхдээ ядаж нөгөө би одоо хүүхдээ үнэхээр имээр бөмбөгдмөр байгаа байхгүй. Ядвал 2 настай байхад нөгөө ингээл антибиотик уугаад нэмэргүй өөр вирус гарч ирээл дахиж ингээд тэгээд нүдэн дээр ингээд хүүхч зовоол бич зовоол надад бүр айгүй хүнд санагдсан учраас өстой нөгөө no more гэдэг шиг тэгээд нөгөө надад хамгийн чухал юм юу санагдсан бэ гэвэл өвөлдөө 100 айгүй сайн бэлдэх. Тэгэхээр нөгөө 100 ингээд гадаа ингээ хөл нүцгэн гүйлгүүлээд одоо нөгөө нуруунд дээр найраг мариг төрш одоо нөгөө шалдан гүйлгүүлээ одоо манай хүчний тарцаа шиг өгдөг байхгүй юу өснөс нь харцаа хамгийн амар болцсон гэхдээ байглаасаа нөгөө тэр нөгөө жинхэнэ витамин D-г аваад те ингээд нөгөө сайн ингээд нөгөө зундаа бэлтчихвэл нөгөө өвөлдөө өртөх нь арай жоохон баг гэх юм уу те өртсөн ч арай жоохон хөнгөн гэх юм уу тэгэхээр 100 бол би амар бэлдтiin битүүр чинь тэгэл ер нь амар юм хийнэ. Манай Монгол уламжлалт энэ юмнууд дандаа яригадаад байна шүү дээ, тийм байна. Гоё байна, тийм байна. Амар чухал гэдэг юм байна, тий. Тэгээ бас холон нэг анзаарсан бол яг нэг бизнесээ том хөө гэж ярьж байсан шүү дээ. Яг байгаас тий. Өөрийнхөө яг баг хөөхөө бол ингэж нийлтэл. Тэгээ одоо бас нэг холон өөрөөс нэг бүтээгдэхүүнүүдээ хийж явах чадсан. Ер нь бол энэ бас экземтэй болохоос өмнө бэлдэх ч юм уу тий. Хэрэглэж завших ч юм уу те энэний үн цэнийг ойлгох те тэгээс бас манай уламжлалт юуг им арга зүг болоос хүмүүс амар яд. Би сая Америкт явж байгаад нэг ихч байдаг гэж аахгүй зүү тавьдаг. Тэгээд бүр өөрөө ингээд амар том клиенттай болсон. Америкийн баячууд зөвхөн очиж өгүүлж баг ирдэг гэж аахгүй те. Тэгээд зөвхөн доотой хийдэг юу байдаг. Америкчууд нөө эндгээр яваа болтон байх нь шүү дээ өөртөө мэдсэн. Тэнгүүдийн нөгөө нэг бүр юм уламжлалт арга руу орцсон. Тэгээд хаана тийм энергитэй гартан хаана гэж явж байгаа. Яг би бол нөгөө имийг жоохон бизнес гэж нөгөө нэг ингээ харцсан болохоро яг ингээ магадгүй зүгээр за энэ бол гэхдээ бүр жоохон хэтрүүлсэн. Гэхдээ магадгүй өвчин имнээс болоод үүсээд байгаа ч юм бол бид нар хэлж мэдэхгүй байгаад ингээд бүх юм нэг юм сонирн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр айл болдог зүгээр л дархлааг нь сайн байлгачвал нөгөө дараа нь өвдөх нь бага учраас нөгөө яг тэгэхэд бол яг би бол яг үнэ л амар ядардаг мэдээж ээж хүний хувьтай арай гэж нэг бизнесээ хийчихэл орж ирэл ингээд тэр нэг халамж болох процесс чи айгүй их байгаад байгаа байхгүй юу. А гэхдээ эн чинь нөгөө миний хариуцлага байхгүй те тэр хүүхд чинь надаас шалтгаалж эсвэл эрүүл байгаа эсвэл эрүүл биш байгаа учраас би ингээд жоохон цаг заваа гараа ядарсан ч хамаагүй ингэчвэл дараа нь тэр хүүхд чинь бас суурн нөгөө ингээд эрүүл байчаар дараа нь ингээд гайгүй болох гэж би одоо боддог шүү дээ. За яриад ахаа юм байна те. Манай цаг дундуур нь тэнд асуултад тэмдэглэж аваад асууж чадлаггүй дуусчлаа. Одоо ялчгүй цаг маань бас ингээд яаж ин дараагийн бас ажлууд маань бас олон бас байгаа ах та. Окей. юм ба. Тэгээд бас айгүй сонирхолтой яриа өрнүүлсэн холондоо маш их баярлалаа. Тэгээ холондоос амар их амжилт хүссэн байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа. Тэгээ би бас бидэрчсэн өөртөө бизнесийн секторт байдаг учраас ер нь бол сайн холбоотой хэдүүлээ. Энэ брендийг би бас амар гараасаа гэж хүсдэг хэрэглэгчийн хувьд хэлж байгаа шүү те. Тэгээд айгүй мундаг бүсгүй байна. Сайн ээж байна. Тэгээд яг л хоёр хүүхэд бойжулж байгаа юм шиг энэ бизнесийг ингээ гоё ярил хооронд ингэж тэгдүүлээ адилтгаж ярьлаа те. Аймаг гоё байлаа. Тэгээд манай бас үзэгчид гэсэн сонсогчид хамгийн гол нь бидний бас энэ сувгийг сайн дэмжээрэй. And like энэ YouTube-ийн алгоритм айгуу чухал байдаг учраас like, share тэгээс бас өөрөө subscribe те. Асуух асуултуудаа гоё доор комент бичээрэй. Бас санал хүсэлтүүд байвал бичээрэй. Айгуу чухал байгаа шүү. Тэгээд энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлж чинь тэгээд хүрэлцэн ирсэн холондоо маш их баярлалаа. За баярлалаа оролцсон. Бакадаас баярлалаа. Дараагийн дугаар уулзтаа баяр та.
За бай.